За сайн байцгаана уу? Орой минь төргий. За энэ удаагийнхаа лайваар хоёр төрлийн ялагч гэдэг сэдвээр бидний мэддэг хэрнээ анзаардаггүй тэр сонирхолтой зүйлийн талаар ярилцах болно. За тэгээд сүүлийн үед эрчимтэй эмэгтэйчүүдийн карьер, амбиц гэдэг тал дээр маш олон ном төвхмөлүүд, маш олон сургалтууд, маш олон урсгалууд байна. Феминист үзэл бодол гэх мэтчлэнгээр явдаг те феминист үзэл гэл. Тэгвэл эдгээртэй холбоотой амьдралын кейсүүдийн талаар бас та нартай ярилцах гэсэн юм аа. Тэгээ бас нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэд өнөөдрийн лайв эхэлж байна. Хоёр төрлийн эмэгтэйчүүд байна л да. Нэг нь эрх мэдэл, манлайлал, амбиц гэдэг зүйл бол мөрөөдөл гэдэг зүйл бол номер 1 байдаг. Тэгээд бүх цагаа түүндээ зориулдаг, үнэхээр хүчрэх, үнэхээр дайчин эмэгтэйчүүд эрэгтэй өнгөөр амьдарч чаддаг, эрэгтэй өнгөөр бүх асуудлаа зохицуулцдаг тийм эмэгтэйчүүд байдаг те. Нөгөө талдаа эрэгтэй хүний тусалцаагч авч чаддаг, өөрийнхөө амжилтыг бүтээж чаддаг тийм гайхалтай эмэгтэйчүүд бас байдаг. Тэгэхээр энэ тал дээр ялгаа нь юу байдгийг, яагаад хоёулаа ялагч болсон шүү дээ. Хоёулаа л хүссэн хэмжээнийхээ өндөрлөгт хүрч чадлаа, хүссэн хэмжээнийхээ орлогыг олж чаддаг болсон. Дээрс нь хоёулаа л аз жаргалтай юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талдаа эмэгтэйчүүд бид байгалаас заяагдсан эмэгтэйлэг чанар гэж нэг зүйл байдаг юм байна. Надад болохоор тэр чанар маш хомс байсан. Тэгээ дээрэс нь багасаа л нэг юм эрэгтэй хүнээс дутхгүй ухаалаг байх хэрэгтэй. Охин хөхт бол илүү ухаан дээр төвлөрөх ёстой гэдэг тийм итгэл үнэмшилтэд өссөн хөхтэйсэн. Тэгээд энэ нь амьдралд ямар саад болдог вэ гэхээр гэр бүл зохиоход эмэгтэй хүн нөхөртөөгөө байр суурийг булаацалтаад байх, эсвэл минийс дутхгүй шүү гэд нөхрөө дайсан болгож хараад байх, эсвэл миний энэ чадал аюусыг энэ нөхөр яг дараад байна гэдэг сөрөг хандлагаар хүлээж авах тийм хандлагууд бий болдгоо. Хүчрэх эмэгтэйчүүдийн нэг сул тал нь тэнд байдаг. Тэгээ одоо энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Би бас амбиц карьерээ хөөмөрлөө, бас дээрээс нь аз жаргалтай гэр бүлтэй амьдарчмаар л байна гэдэг. Энэ сонголтыг эмэгтэйчүүд бид хийх зайлшгүй шаардлага гардаг. Тэгэхээр энэ дээр ямар үзэл бодолтой байдаг талаар ярилцсан юм аа. За тэгээд эхний жишээн дээр бол төмөр хадагтай нар маань, хүчрэх хадагтай нар маань амбицийнхаа төлөө явна. Ар гэрх үр хөвгтдээ цаг зарцуулахгүйгээр бүх амьдралынхаа хэдэн 3 жил, 4 жил, 5 жилийг зориулсныхаа дараа ар гэрт асуудал гарч эхэлдэг. Нөхөр гурдагч гэдгийг сонирхох. Яа тэгвэл эрэгтэй хүний байгалийн сэтгэл зүйн шинж чанар нь өөрөөсөө сул дорой тэр эмэгтэйг тэр яана гэсэн эмэгтэйг асарч халамжлах инстинкт нь үгүй болсноор түүний хажууд яг эрэгтэй хүнтэй дүүцгэж хүчрэх эмэгтэй байхаар байгалийн зүүн сувингаараа өөр тийм сул дорой эмэгтэйг халамжлахыг хүсээд гурдагч итгээд гэдэг зүйл гарч ирдэг. Бас нөгөө тэгвэр эрэгтэй хүний бардам чанар дарагдаж эхэлдэг. Эхнэр нь гэртээ орж ирэл би чамаас илүү орлоготой ч юм эсвэл би карьер өвд юм байна гэд эрэгтэй хүнээс хараад бас сэтгэл зүйн онцлогтой хүчрэх эмэгтэйчүүд маань гэртээ очихоор яг тэр энэ хувцаа тайлж хүчрэх гэдэг хувцаа тайлж явахгүй бол нөхөртөө яг адилхан эрэгтэй хүн нэг гэрт, хоёр эрэгтэй хүн нэг гэрт амьдраад байна гэсэн мессежийг ил болон далдаар өгдөг. Бас нөгөө тэгвэр гэрийнхаа бүх ажлыг амжуулах гэж бид оролддог маш хүчрэх эмэгтэй. Орой минь сайн уу? Орой минь хүчрэх эмэгтэй маань яадаг вэ гэхээр гэрийнхаа бүх ажлыг нөхрийнхөө тусалцаагүйгээр хийнэ. Үр хөхтэй би өөрөө болгох чинь, гэрээ ажиллааштай би өөрөө болгох чинь, хүнс мүнсэж би өөрөө цуглуулчихна гэд маш хүчтэй байдаг. Нөхөр бараг тэр гэрт шаардлагагүй. Тэгээд бараг зурагтай удирдлага оролдоод буудан дээр хөвтчихийдэг. Тэр нь бас л нөхрийнхөө хариуцлагыг өмнөөс нь үүснээс холбоотойгоор бас л гэр бүлд асуудал үүснэ. Эмэгтэй хүний тэр үн цэн гээд нөхрөөс өсөд байгаа тэр зүйлийг өөр алга болгосныхоо дараагаар нөхрөөсөө нэгч эхэлдэг. Намайг үн цэнтэй байлгасангүй, намайг хайрласангүй, намайг ойлгосангүй гэдэг асуудал. Тэгэхээр та бодоод үзээрэй. Гэртээ та энэ асуудлыг үүсгэж чинь нөхөртөө энэ эмэгтэйн төлөө би аливаа зүйл хийх ёстой шүү гэдэг сэтлийг төрүүлээд байна уу? Би чамтай чамгүй болчихно. Бүх зүйлээ аргалаад амьдраад ирсэн. Би бол бие даасан хүчрэх эмэгтэй гэдэг мессежийг нэг талтаа өгөөд байна уу? За нөгөө талдаа миний нэг ихч байдаг. Би тэр ихчийг очиод үнэхээр бахархаж исэн. Хотын төвд маш гоё офстой. Тэгээд мөрөөдлийнхөө төрийн бас байгууллагыг байгуулчихсан. Маш олон хүүхдүүд, маш олон эмэгтэйчүүдэд тус дэмий хүргэдэг. Амьдрал нь нэлээд болцоотой болчихсон.
бидний нөгөө яриад идэг тэр хөсөмжит амьдралд хүрсэн. Тэгээд би тэр хүнтэй амьдралын талаар ярилцаад гэр бүлийнх нь харилцааны талаар бас ярилцаж үзлээ л дээ. Тэгээд тэр хичээл сурах юм маш их байсан. Гэр бүлийн харилцаа, нөхөртөөгөө харилцдаг харилцаа. Та одоо ингээд ийм босс, ийм одоо бидрээр хэлдгэр бол босс хүчрхэг эмэгтэй юм чинь нөхөртөө яаж харилцаа, ямар хөө байдаг вэ гэж асуугаад би гэртээ очиод нөхөртөө очиод зүгээр л хүүхч эрхэлдэг. Тэгээ энэ офс энэ зүйлүүдийг надад өгөх ингэж сэтгэл нь би нөхрөө өндөрлөх төрөж чадсан. Би ар гэрэж орхоогүй, амбицаж орхоогүй эмэгтэй. Гэхдээ би гэртээ очихоор өдөр амбицлэг хүчрхэг эмэгтэй байдаггүй. Би гэртээ очихоор уян зөөлөн, сул дорой, нялхамсаг тэр нөхөртөө эрхэлж чаддаг эмэгтэй болдог. Харин буцаад энэ ажлын байран дээр тэр офис дээр очихоор маш олон эмэгтэйчүүдийг манлайлж чаддаг. Манлайлж гэдгийг би маш буруугаар ойлгодог байсан өөрөө ойлгосон. Тэгээд яагаад буруугаар ойлгодог байсан гэхээр залуу хүмүүс их бардам шинж чанартай байдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс чамтай чамгүй амьдрна гэдэг мессежийг байнга өгч идэг. Надад ч тийм хандлага байсан. Би ухаантай, би босс эмэгтэй юм чинь эрэгтэй хөнгөн амьдрч чадна. Яаж ч Солонгос календар те нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд үсээ тайрал тийм мессежийг дандаа даалт ухамсарт авцсан. Нөхрөөсөө салаад хүүхдээ чирээл яваад хүчрэх болол нөхрөө харамсуулдаг тийм мессежийг бид тархиндаа маш их авчижээ. Солонгос киногаар бидний тархиг маш их угаачиж биш багасаа тэр киног нь өсөд үзээд өсчихсөн. Тэгээд амьдрал дээр ихч нар ч те хөвчлэн гэр бүлээсээ салцсан ихч нар за эр хөнгүүд баг амар гэдэг юм да. Эр хүнтэй амьдрахаар чинь бас л нэг зовлон штэ. Өөрийнхөө асуудлыг яа гэж хаад бас нэг залхуу амтны амьдралыг шийдэх гэж хэцүү байдаг гэдэг. Ийм сөрөг мессежүүд, сөрөг итгэл үнэмшлүүдийг эмэгтэйчүүд бид тархиндаа хитрхи авсантай холбоотойгоор тэр сөрөг бодолтой, сөрөг итгэл үнэмшилтэй итгэснээр гэр бүлийн харилцаанд дахиад л асуудал үүсэж байна. Нөгөө хүчрхэг эмэгтэй хажууд сул дорой эрэхтэй байх шаардлагатай болно. За магадгүй зарим эмэгтэйчүүд карьер амбиц өгөөд нөхөр нь хүүхдээ хараад гэртээ үлдсэн тохиолдол байдаг. Эхнэр ойлгосон, эхнэр үнэхээр ялалт байгуулсан. Гэтэл эрэгтэй хүний байгалийн шинж чанараараа альва зүйлийг манлайлж явах тэр анчин шинж чанар нь өгсөн бардам шинж чанар нь өгсөнтэй холбоотойгоор бас л асуудал үүссэн. Тэр гэрээсээ дайчих тохиолдол их гардаг. Эрэгтэй хүн гэдгийг мэдэрч чадхаа болчихсон. Тэгэхээр та нөхөртөө эрэгтэй хүн гэдгийг мэдрүүлж чадчихэв үү? Төрөний дээр амжилттай ихч бол бүх зүйлийг зохицуулж чадсан байгаад өөрөө яг мөрөөдлөө хийцэн. Гэтэ тэр мөрөөдлөө нөхрийнхөө дэмжлэгтэйгээр бид ингэж боддог л доо хүчрхэг эмэгтэй хүн би ч бас тэгж боддог гэсэн хүчрхэг эмэгтэй хүн нөхрийнхөө дэмжлэгийг авахар нэг гутмаар нөхрөөс өмнө авахар нэг гутмаар юм аа. Өөрөө өөргөл бүх зүйлээ босгол болоо юм шүү. Нөхөртөө нөхөргөл хувийн санхүүчтэй тусдаа ингэж болно. Гэтэл нөгөө талдаа нөхөр гэдэг зүйл, нөхөр гэдэг хүн маань эмэгтэй хүнд аливаа зүйлийг өгж явахдаа өөрийгөө эр хүн би ч чадчихлаа да гэдэг бахархлыг авдаг бахны. Танд аливаа зүйлийг бэлгэлж явахдаа ар гэрээ болгоод амьдралыг авч явж байхдаа тэр хүний хариуцлага нь өөртөө байгаа учраас хайр нь тэнд байдаг учраас ар гэр лугаа яардаг. Дахиад илүү зүйлийг өгөхийг хүсдэг. Гэтэл хүчрэх эмэгтэйчүүд бид нөхрөөсөө юм шаардах бараг дими өөрөө болгох чинь гэдэг тий. Би өөрөө санхугаа болгох чинь, би өөрөө амбиц карьерээ болгох чинь мөнгө байна. Надад энэ асуудлыг шийдэхэд энэ бүх чадвар байна. Нөхрөөсөө аливаа зүйлийг авна гэдэг нь та чадваргүй гэсэн үг огт биш юм байна. Харин ч эсэргээрээ нөхөр таны төлөө аливаа зүйл хийх сэдлийг та төрүүлэх хэрэгтэй юм те. Ийм том мөрөөдөлтэй. Болж игэл хоёулаа нэг том зорилго мөрөөдөлтэй болчвол те. Бусад хоёулаа ийм надад ийм зорилго байна. Бусдын төлөө нөхрөө хүртэл ярилцаад яг тийм зорилгыг тээж идэг. Гэхдээ бид нөхрийнхөө доторхыг уудалж чаддаггүй. Зүгээр яг өнөө маргаашхай амьдрал та. Эсвэл хит тийм ярихын хоригдсан. Өмнөөс нь дүгнэлт хийцэнтэй холбоотойгоор нөхөр бидэнтэй ярьж чаддаггүй. Уул нь та мөрөөдөл зорилгоо хэлвэл тэр хүн дэмжих бүрэн болцоотой байдаг. Тэгэхээр бидний арга нь л буруу байдаг. Би чамаас хүчтэй юм чин дургу хөргөөл салчих шүү гэдэг мессежийг өгөөд идэг. Тэгэхээр дургу хөргөөл салгаж байгаа хүнд тэр хүн итгэл найдвар, хайр, инх хэрэглэл тэр зүйлийг өгөх хаалгыг бид өөртөө хаачдаг байна. Тэгснийга дараа нөхөр надад юу ч зориулгаа байчлаа. Нөхөр надад ерөөс халуун дулаан хандхаа байчлаа гэх. Тэгэхээр бид өөртөө тэр хаалгыг хаачдаг байна. За дараагийн нэг зүйл нь амбиц гэдэг зүйлийг бид яах юм бэ гэвэл бид амбицээ орхиж болохгүй те. Тэгэхээр амбиц гэдэг зүйлийг аливаа хідэн хүнийг удирдсанаараа амбицлаг те. Эсвэл нэг оффист очиж суугаад бид нар нэг гоё оффис хувц өмсөөд маш олон хүнийг манлайлаад нэг босс өмнө болоод тэгээд маш олон эмэгтэйчүүдээр алга ташуулаад энийг би амбиц гэж төсөөлдөг гэсэн. Гэтэл амбиц гэдэг зүйл чинь яг юм жинхэнэ утгаараа бол та хідүүний амьдралыг өөрчилж чадсан. Хідэн хүний амьдралд тус тийм өөрчлөлтийг сэтгэлгээнд нь зүрх сэтгэлд нь ямар өөрчлөлт өгч чадсан гэдгээр хэмжигдхийг ойлгосон.
Одоо Америкт нэг Монгол эмэгтэй коуч байгаа. Та нар тэрийг судлаад үзээрэй. Нөхрийнхөө мөрөөдлийг бас дэмжсэн, бас өөрийнхөө мөрөөдлийг ч биелүүлж чадсан. Тийм мундаг коуч эмэгтэй байгаа. Тэгээ анх та нар сайн ажиллавал одоо тэрбумтан мөнхчин ч юм уу амжилтанд хүрсэн эрэгтэй хүмүүс ард нэг ухаалаг эмэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүс нөхрийнхөө мөрөөдлийг дэмжиж тэр хүнийг эр хүн гэдэг бахархлыг нь сэтгэл зүйн бат бэх байдлыг нь дэмжиж чадсанаар өөртөө илүү өндөрлөгт хүрч чадсан байдаг. Энэ нь би нөхрийнхөө дэмжлэгээр бүр босоод ирнэ гэсэн утгатай биш. Та хажуудаа байгаа хүний зүрх сэтгэлийнхэн галыг асааж чадаад байгаа мó? Бахархал энэ сэтлийг нь төрүүлж чадаад байна уу? Бүр илүү том сэтгэхийг нь чадаад байна уу? Эсвэл өөрөө унтраагаад нөхрөө дайсан гэж үзээд би энэс хүчтэй юм чинь би амьдралыг авч явна гэдэг яг нөгөө машин чинь ганц л өрүүлтэй багт чи амьдралынхаа өрүүлийг ингээд булаацалтай дээ нөө. Бас хүмүүсийн амьдралыг хараад үзье. Хоёр тишээгээ зориг хөөцсөн. Одоо эхнэр нэг юм, нөхөр нэг юм лөө явцсан хүмүүсийн амьдралынх нь амжилтыг нэг хараад үзээрэй. Магадгүй мөнхчингийн эхнэр хүүхдээ харахгүйгээр өө чиний тэр бомтон болно гэж юу гэдэг юм. Би ч бас карьер хөөнө гэд. Бас хоёулаа карьер үүсэн бол тэр хоёрын карьер хоёулаа доош унах байсан тий. Яг тэгвэл эрэгтэй хүний анхаарал нь гэрт явж байгаа, эмэгтэй хүнээсээ анхаарал нь ажил дээрээ төвлөрч чадахгүйтэй холбоотойгоор ингэж явсан байдаг тий. Тэгэхээр та өнөөдөр гэртээ хүүхдээ хараа сууж гин үү? Эсвэл карьер чинь бага байна уу? Энэ бүлийг бас бодоод үзээрэй. Би нэг зорилгын төлөө гэр бүл явж чадчихэв үү? Би ингээ гэр бүлийн дасгалжуулалт энэ төр хийж яхад асууж исэн нэг эмэгтэйгээс та хоёрын гэр бүлийн хамтын хамгийн том зорилго чи юу юм бэ? Мэдгүй нэг хүүхэдтэй л болоо доо. Хамтын зорилго хүүхэд юм уу? Хүүхэд яг уу том болоод яваад өгнө. Тэгээ та хоёрын хамтын зорилго юу? Энэ амьдралын хамгийн том зорилго юм. Нөхөр бол миний найз, дээрс нь миний хамтрагч, бас нэг зорилгын төлөө явах нэг дугуй маань ахгүй тий. Тэгэхээр одоо ийм зорилгоо хараас хоёул энэ жилийн бид хоёрын зорилго ийм гэдэг явж байгаа бүр хамгийн том алсын зорилго. Бид нар ингээ коучинг маш олон дасгалууд дээр 3 жил, 5 жил, 10 жилийнхаа зорилгыг тавьдаг, ганцаарчлан тавьцгаа гэдэг нэг алдаа. Гэтэл гэр бүлийн дэмжлэг гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг. Сайн анзаарвал бүх амжилтанд хүрсэн хүмүүс гэр бүлийн дэмжлэгтэйгээр л очсон байна. Таны амжилт, мөрөөдөл, карьерийг нөхөрчин дэмжихгүй бол таны дугуй маш удаан явна. Тэгэхээр нөхрөөсөө яаж дэмжлэг авч ойлголцох уу гэдэг зүйлийг судлаад үзээрэй. Тэгээд эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогоос гадна өөр дээрээ маш их ажиллах хэрэгтэй болд юм билээ. Тэгээд би ч тас энэ сул тал дээр ажиллаж ил яваа. Тэгээд ахиц дэвшлиг олоод амьдралт маань өөрчлөлтүүд гарсаар л байна. Урд нь жижигээр сэтгэлээсэн зүйлүүдэд томоор хардаг болсон. Гэр бүлийн хувьд би урд нь энийг ингэж харж байгаагүй юм шүү дээ. Бид нар зааж зөвлөх ухаантай эмэгтэй харагдахаас илүүтэйгээр тэр хүнийг өөрөө хийх сэдлийн төрүүлэл хамгийн чухал юм билээ. Өөрөө ингэж энэ мөрөдлөх хараас явал инкимэн гэдэг сэдлийн төрүүлж чадна бид нар. Тэрнээс биш би чам зааж өгье. Би ийм хэдэн ном уншсан. Би юм ухаалаг эмэгтэй эхнэрийнхээ үгээр явсан хүн л болдгийм да гэдэг хандлагыг төрүүлэхээр тэр хүний бардам зан асчих байхгүй да. За дараагийн нэг зүйл нь өнөөдрийн хоёр төрлийн ялагч гэдэг сэдвэр та нар амьдрал дээр хоёр төрлийн хүн харсан бах те. Эхнийх нь ажил хийж чаддаг. Ямар ч ажлын албан тушаалт нэг байгууллагт орсон үйлчлэгч хийсэн ч гэдэг байгууллагынхаа төлөө тэр үүдэн дээр тавьдаг цагаан даваа гүнг алдуулахгүй төлөө угаадаг хүн байдаг. Авсан цалингаа голдгүй байгууллагад талархаж явдаг хүн байдаг. Энэ хүн яадаг вэ гэхээр аливаа ажлыг шууд хариуцсан бол ард нь гарч чаддаг. Авсан мөнгөө цааш нь хадгалж чадна. Ажлын байрны статус хамаагүй. Энэ хүний сэтгэл зүйн онцлог нь юм байгаа байхгүй. Өгөх сэтгэлтэй тий. Аливаа зүйлийг би энд яасан бол би хариуцлага өрнө энэ ажилд орсон бол би энэ ажлын цаг дуусгаас 10 минут дөнгөг гараа явчихгүй гэдэг хариуцлагатай. Нэг дэлгүүрт худалдагч хийж байгаа бол бас хариуцлага хүлээсэн. Би энийг борлуулж өгнө. Миний биш. Би өнөөдрийнхөө цалин авсан юм чи нэг цамд борлуулахгүйсэн чи яадан гэсэн хандлагатай биш. Би харин ч олон зүйлийг илүү энэ хүнд хийж өгсөй. Намайг ажлын байраар хангаж өнөөдөр хоолтой хонуулж байгаа энэ захиралтаа баярлах ёстой гэдэг хандлагатай хүн. Энэ бол нэг төрлийн ялагч. Энэ хүний амьдрал бол дээш явах нь тодорхой. Яагаад гэвэл маш их борлуулалт хийхээр мэдээж захирал нь буцааж цалингийн нэмхийг л бодно шүү дээ. За тэгвэл дараагийн хоёр дахь төрлийн хүн байгаа. Ямар ч ажилд орсон гоншгонж явдаг хүн байгаа. Ажлын нөхцөл худлаа. Одоо нэг 50 гарсан нас 60 гарсан насны хоёр хүн байна л да. 60 гарсан нас нь тэтгэвртэй гарсан мөртлөө дахиад л ажил хийн. Би ингэж ганцаараа ингэж суухгүй ингэж хийн гэж зүтгэдэг. 60 гарсан хүний нуруу нүвцэн ч гэсэн би ажиллаа хийн. Би ингэж амьдралын хариуцлагыг үүрнэ хүүхдүүдтэй гаалахгүй гэдэг төрлөө хүн байхад нөгөө талтаа би өвдсөн, би хаавцсан. Одоо надад хэцүү байна. Энэ ажил надад болохгүй байна.
Тэр ч ажил болохгүй, би тэр ч ажлыг чадахгүй, энэ ч ажлыг чадахгүй. Нэг ажилд орлоо, цалингаа авлаа, сэтгэл хөдлөлөөр архи авч уулаа. Тэгээд тэр ажлаасаа гарчдаг. Ажлаасаа гарсны дараах тэр хүний ялагчийн яар ямар ах вэ гэхээр захирал нь онцгүй ажил байсан. Эсвэл энэ ажил чинь маш хүнд ийсэн. Тэгтэл амьдрал дээр хэцүүгүй ажил гэж хаанч байхгүй. Үнгүү бяцлаг охтны ахунд л идэв штэ. Тэгэхээр магадгүй энэ хандлага ээж аав нь ялангуяа бусад хүмүүсийг буруутгадаг, өөрийгөө өмөрдөг юм хандлагатай хүний хүүхэд бас тийм өсдөг. Надад ч тийм өөрийгөө өмөрдөг тийм инстинкт байсан. Хандлага. Нэг ажилд тэнцэхгүй одоо нэг ажил хийжээд алдаа гаргаад халагдчихлаа гэж бодоход өөрийгөө өмөрч гарах тий. Хүмүүст одоо миний буруугаас болоод би тэр ажлаас гарцаан гэж хэлэх зориг байдаггүй. Яаж игээл тэр хүний буруу болгочихгоо л идэг тий. Тэр ажил нь угаасаа онцгүй цалингаа өгөхгүй байсан. Тэгэхээр цалингаа өгөхгүй байх тэр өөр. Тэгэхээр тэр ажлын төлөө би юу хийж чадсан, тэндээс яг юу сурсан, ямар ч зүйл дээр ялагдахгүй гарцсан байх түүхэн яг үнэнгээр л байх. Би үнэхээр чадаагүй. Тэгэхээр энэ хоёр хүний хувьд нэг нь хохирох сэтгэлгээд байгаа байхгүй, дандаа хохирдог. Дандаа муу хүмүүстэй таарчдаг, амьдрал дээр ч тийм нэг хүнтэй уулзгаар муу залуудаа таарчдаг, нэг ажилд орохоор муу захиралтай таарчдаг. Тэг хүм муулаад явж байгаа хүмүүсийн хувьд бас тийм байгаа. Дандаа өөрөө сайн, бусад хүмүүс нь дандаа муу. Муу ажлын байр муу, хань ижил муу, үр хөхөд муу. Өгцөл өөрөөс нь бас муу. Өөрөө маш цайлган гэгээлэг хүн. За нөгөө талтаа нөгөө хүн нь болохоор ерөөсөө тийм асуудал ярьдаггүй. Өвдсөн ч бараг тэрийг хэлдэггүй. Энд чинь миний л өвчин чи би туулах хэрэгтэй. Надтай нэг 50 гаруй насны нэгийг ч таарж исэн. Тэр хүн хавдартай болоо гэрээс л бичгээр болсон. Тэгэд хүүхдүүдээ намайг нэг ч битээ асраарай. Надад нэг ч хөл битээ хийж өгөр гэж хэлж исэн. Нөхөртөө ч дээ чи намайг явснаас пресс битээ ингэрээ. Үл хөдлөх компанитай тэгээд маш олон үл хөдлөх хөрөнгөтэй тийм боломжийн амьдралтай эмэгтэй байсан. Гэхдээ амьдралын хариуцлага мэддэг байсан хүн учраас магадгүй би өвдсөн, бид нар өвдсөн байсан бол яах байсан бол тээ. Өстэй нэрийн амьдрал хэцүү байна гэж уйлал эсвэл өстэй өглөө гэж уйлал эсвэл ингээл юу гэрээслэл мантай одоо хүүхдүүдээрээ л асруулахаас өгөхөөс өмнө гэж бодох байтал чинь тэр их ч юус тэгээгүй хүүхдүүдэд загнасан. Та нар намайг асраад үзээрэй. Би нөөрөө өвчнийг өөрөө олсон болохоор энэний ард би өөрөө гарна. Тэгээ тэр их ялагч байсан л та. Тэр их ч өөрийнхөө хавдрыг эдгээсэн байхгүй. Өөрөө судалцаар агаад эдгэж чадсан тийм гайхалтай ихч байдаг. Тэгээ тэр их чинь тэр ихчтэй би нэг 20 минут уулзгаад тэр ихч надад амьдралынхаа маш олон суралцах зүйлийг амнаасаа гаргаж исэн. Бид бүхэн амьдралдаа маш олон хүмүүст уулздаг, тэр хүмүүсээс сурах зүйл байдаг, харин хаях зүйл ч бас байгаа. Тантай 10 минут уулзахдаа амьдралынхаа бүх зовлон ярьж байгаа хүн бол танд юу ч сургаж чадахгүй. Харин 10 минут уулзахдаа аливаа зүйлийг сургачдаг хүн байдаг. Тэр ихч бол яг тийм төрлөө юм байсан. Амнаасаа бити муу гаргаарэ. Өртөө гэдэг үг яриад ах юм бол чи өрөнд унсаар л байх байлаа шүү. Өр гэдэг чинь төлж бардггүй зүйлийг хэлдэг. Чи наатаа зээл гэж яриарэ. Тэр их шүүмжлэхгүй шууд ингэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр аливаа зүйлд бид хитрхи гоншгондог хүмүүс. Бас өөртөө бас гоншгоноод идэв юм. Нөхрөөс болоод хүүхэд гаргаснаас болоод миний амбиц карьер марьяар үлдцээ эмэгтэйчүүд бид хохироод байна. Үгүй шүү дээ. Магадгүй нөхөргүй хүүхэд гаргасан ч гэсэн те амбицаа хөвгөж явж байгаа эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгвэл харин нөхөр хажууд байна гэдэг чинь танд дэмжлэг байгаад байгаа юм шүү. Тэ? Биш таах гэж боддог байсан. Тэгэл энэ хохирох сэтгэлгээ гэдэг зүйлтэй, ядуу сэтгэлгээ гэдэг зүйлтэй тэмцэх гэж нэлээд зүйл болж байна. Өөрийгөө өмөрдөг зүйл. Нэг шууд нэг өдөр босч ирэл гинт ялагчийн сэтгэлгээтэй болдог тийм сэтгэл зүйн онцлог гэж юусоо байхгүй. Тэгэхээр баг багаар өөрийгөө ажиглаалах юм лээ. Би ямар зүйл дээр хохирогч байна? Ямар зүйл дээр би ингэж гоншгоноод байна? Ямар зүйл дээр би бусдыг буруутгаад өөрийгөө өмөрөөд байна гэдгийг анзааръя. Бид өөрийгөө байнга өмөрдөг. Би нэг кейс хэлжсэн шүү дээ. Би тэр үедээ бол өөрийгөө өмөрчсөн. Би бол гарцаар гарч исэн. Ногоон гэрлэлээр гарч яагаад машинд мөргүүлчихэд би өөрийгөө өмөрчсөн. Би яг замын гэрлэлийнхаа дөрмийн дагуу явж хат намайг ингээд мөрөгцсөн тэр үедээ би хохирогчоор үлдчихсэн. Одоо л би тэр үед тэгж бодох хэрэггүй л байсан байхгүй. Тэр үе асуудал өнгөрцөн. Гэмтэл авсан. Тэгээ тэр хүний шийтгсэн. Гэхдээ тэр хүний шийтгсэн шийтгээгүй торгуулийг авсан аваагүй миний толгойн өвч арилахгүй л байхгүй юу. Тэр осол болоод өнгөрөөд ингэсэн. Тэгэд би тэндээс харин ялах сэтгэлгээд гарах нь чухал байсан байхгүй тий. Тэгэхээр дараа нь ялах сэтгэлгээ суулгаж чадсан.
тэр осолд би хохирсон биш. Тэндээс би маш олон зүйлийг суралцаж авч чадсан хүн гэж ялган л чухал байхгүй. Танд ямар ч бэрхшээл тулгарч болно. Амьдрал зөндөө бэрхшээл байгаа. Өвчин зовлон, өнчрөл, хагцал, мөнгө өрөнд орох гэл зөндөө л бэрхшээл тулж болно шүү дээ. Тэндээс та ялагч юм уу, хохирогч юм уу болж үтгэн сонголт. Энийг бас нэг бодоод үзээрэй. Тэгвэл хоёр төрлийн ялагч байгаа шүү. Нэг нь өөртөө ялагч болоод үлдсэн юм байна. Би одоо сайн хүн байдаг гэдэг. Тэгэд яг өөртөө ялагч гэнэ үг хэрэггүй. Төрөний амбиц дээр ч гэсэн өөртөө ялагч байгаа байхгүй. Тэр хүн карьерийнхаа төлөө 100% амьдралаа золиослоод үр хүүхдийнхээ хүмүүжлэгч орхиод нөхөр мөхөрч хамаагүй, нөхөр бол надад хамаатай биш. Намайг хайрлах чадахгүй бол яв гэд нөхрөө ойлгохж хүсээгүй тийм эмэгтэй юм те. Миний амьдрал тэр тийм ихснэр зөндөө байгаа. Дараа нь ингээ хараад хахаар ариг боцноос их зүйлийг алдсан юм шиг харагдсан. Хүүхдийн хүмүүжил нь асуудалтай болсон. Эргээд тэр хүүхд нас сэтгэл зүйн онцлог 14 нас хүртлээр төлөвшөх тэр процессыг тэр их чинь хүч чадахгүй шүү дээ. Хүч чадахгүй л дээ. 3-4 наснда хайрыг бүтэн амс чадаагүй. Ядаж 5 хүртэл ингээд хайрыг бүтэн ингээд хүүхдтэй илүү цагийг өнгөрүүлж чадаагүй. Богино хугацааны тоглолт хийсэн мэн дээ. Бид нар ингэж боддог л доо. За яг их уралдаж өрсөлдөд байгаа юм шиг төрснийхөө дараа. Төрсний дараа би 1 сартад нь ажилд орсон штэ. Хэвээ мундаг юмтэй хаац. Төрснийхөө дараа би 2 сарын дотор л бэлтгүүлсэн нарийнхан болсон штэ. Харж гинөө. Энд чи өөрийгөө ингээд магтуулах гэдэг нэг хэлбэр байхгүй бас. Магтуулах гэдэг. Бид нар тэгээ яг ямар уралдаанд яваад байгаа. Төрснийхөө дараа турдаг амархан турдаг хүн байна, турдаггүй ч хүн байна штэ. Физиологийн онцлогоор ээж нь угаасаа махлаг хүн байвал бас махлаг онцлог нь багт чинь. Заавал тэр нэг төрсний дараа 1 сар болоод ажилд ороод эсвэл яг юунд яарад байгаа юм. Бас зарим хүмүүс би өөртөө гэртээ сууж чадахгүй мөлий. Өстой нэр галзуурах юм бэлээ зүгээр шууд л ажилдаа оръё. Эсвэл нөхөр хамаалаг гэд. Гэтэл хүүхдийн 0-3 наснд хүүхдийн тархины хөгжил сэтгэл зүйн онцлог маш чухалэгзэгтэй үеүүдийг бид нар хин нэгнээр харуулад өнгөрөөцөн байх магадлалтай. Тэгтэл амьдралын чанар гэдэг зүйлийг хэмжээд үзэх юм бол таны хүүхдийн хүмүүжил сэтгэл зүйн гэмтэлгүй байх гэдэг чинь ирээдүйд шалтгаална шүү дээ. Магадгүй та нар маш олон хүмүүсийг харсан баг. Залуудаа маш завгүй ажилласан. Ямар төлөвлөгөө ямар юм. Тэг хүүхдтэй цаг гаргахыг хүсэв ирээд ядарлаа. Та нарс болоод өстой нэр маха зулгаад ажиллаа ядарлаа гэж унтаад өгдөг. Хүүхдтэй цаг гаргаагүй. Дараа нь хүүхдүүд нь бас л ажил хийж чадахгүй болсон. Ажил хийж чадахгүй. Сэтгэл зүйн хөгжил нь байхгүй. Ээж автаагаа ч холбогдохгүй. Ээж авдар эргэж ирэхгүй уугаад алга болчихдог. Хайр дутуу амсцсан ээж аваас сэтгэл зүйн онцлог үлээгээгүй. Тэ? Сэтгэл зүйн холбоо үсээгүй. Тэгэхээр бид нар заримдаа амар өнгөц хараад идэг. Халиу зүйлийг өнөөдрийн нэг солонгос календар гардаг шиг хэдхэн жилийн амжилтанд 5 жилийн дотор эмэгтэй хүн мэдээж нэг зүйл дээр төвлөрөөд ивэл амжилт гаргана штэ. Төвлөрөөд яваал байвал бид нар амжилт гаргах чадвартай өдөр нөөц болцсон бидэнд байгаа бид нар угаасаа гайхалтай хүмүүс. Гэхдээ тэр амжилт чи яг гэр бүл чи хажууд чинь байхгүй үр хөвгт чинь эрүүл бус гар утасны донтолттой ч юм уу эсвэл ийм сэтгэл зүйн эмгэгтэй болчвол буцаал тэр амжилтынхаа төлөөсөө төлөхгүй бид нар хүүхдээ асрах гал сэтгэл зүйчээр нь яваал ингээл явна штэ. Тэгэхээр энэ амжилтыг амттай байж чадах юм уу? Энийг бас бодолцож үзээрэй. Тэгээ ажилчин сэтгэлгээ гэдэг зүйл бидэнд байгаад идэг юм аа л да. Хин нэгнэр өдөрдүүлж иж заавал тушаалаар юм хийж юм хийн санаачлаараа хийхгүй. Ажил дээр ч тийм нэг даргын үгээр л юм хийн. Үгүй бол өөр санаачлаараа би энэ байгууллагын борлуулалтыг ахиулъя. Надад ийм санаа байна гэж ордог хүн хэд байдаг вэ? Би цалингаа нэмүүлэхийн тулд ийм зүйл хийн гэж сэтгэдэг хүн бас ховор тий. Цалингаа нэмүүлэе гэж хэлэхээсээ захирлаасаа айдаг. Байгууллагын төлөө юм хий гэж бодхоос илүүтэй өнөөдрийн хуруугаа дараагаараа авчий гэд. Тэгээ энэ нь яг хаана хүрхийн заагаад байгаа юм байна л да. Тэгсэн чинь бид хөвчлээ авахтай л төвлөрсөн байгаа. Тэгэхээр ээжүүд маань бас бодоод үзээрэй та карьер амбиц гэдэг зүйлийг яг хаанаас эхлэх гээд байгаа. Бид нар маш их яарад идэг. Хурдан амжилтанд хүрье, хурдан мөнгөтэй болъё, хурдан л ажилдаа оръё. Гэтэл бид нар ажилтсан сэтгэлгээнээс гарах боломжийг бас
ээжүүд бидний нэг давуу тал нь ажилчин сэтгэлгээ дандаа хүний доор ажиллах сэтгэлгээнээс гарах боломжтой бидэрт асар их нөөц болцсон байгаа хгүй. Өөрийнхөө тэр өгөгдөл дотоод чадамжийг нээснээрээ тэрнгээрээ орлогоо нэмэгдүүлэх, дээрэс нь орлогын сувгуудаа нэмэгдүүлэх боломж байсаар байхад заавал тэнд нэг ажлын албан тушаал нэг 500-аас 700 мянган төгрөгийн цалин аваад хичнээн жил болох юмтэй. Тэгээд цалин өрөхгүй байна гээл гомгнол. Тэгэл юм болгоны зээлэр аваад тийм амьдрал руу яарад тэгэл ажил дээр ирсэн зүйлүүдийг зээлэр аваад тэгэл өрнөөс өрнөө онд амьдрал энэ систем рүү орохыг дурлаад идэг. Энэ нь болохоор ажилчин сэтгэлгээ юм байна л да. Би тийм ажилчин сэтгэлгээтэй байсан. Ажилд орчхоор л мундаг эмэгтэй болчдөг. Гэтэ яг ажилд ороод яг тийм мундаг байх юм уу? Ажилд орох юм бол би тест амьдралыг ялалзуулаад өгнө гэд. Тэгвэл яг ялалцдığım уу? Тэр мөнгө нь яг тийм хангалттай хүрдığım уу гэхээр тэг сэтгэлгээ нь ажилдаа тэлдэм үү гэхээр өдөр болгоо нэг ажил хийгээд идэг. Тэгээ яг өөрийнх нь хувь хүний онцлогт нь тэр ажил таарж байгаа юм уу таны? Хувь хүний онцлогтоо тэр ажил дээр кайф авч байгаа юм уу? Эсвэл тэр ажилдаа дурлаад би энэ цалин авч байгаа юм чи энэс илүү дээш ахих боломжтой гэж өөртөө яг итгэж чадчихэв үү? Одоо албан тушаал ахих, карьер ахихын тулд аливаа зүйлийг хийж гин үү? Эсвэл өнөөдрийн цалин болно, байгадаа баярлж амьдр гэд ураагаар яваад ийн үү? Энэ бүгдийг бас бодолцоод үзээрэй. Тэгвэл бид орчин үед энэ сошиал ертөнц хөгжсөн үед зөндөө боломж байна. Цаан ч бүр энд онлайн ажлын байр гэд гарцсан энд байгаа мөртлөө гадаадд ажилладаг хүмүүс байдаг штэ. Тэр нөгөө ноёа эсэ эдрийг сонирхоод үзээрэй. Эндээс одоо жишээ нэг супермаркетын бид нар нөгөө баримт уншуулдаг штэ. Тийм баримтын уншилтыг шивэлтийг эндээ гэрээсээ ээжүүд хийгээд ч юм уу тэгээд тэр тухайн орны доллараар цалинжгаар ч мэдээж Монголоос өндөр гарна штэ. Гэхдээ энэ ажилтаа хүнчтэй энийг хажуугаар хийж болохоор л байгаа штэ тий. Тэгэхээр чин заавал сошиал ертөнцийг бид нар нэг хин нэгний зурган дээр лайк тарах, хин нэгний гэр бүлийн зургийг харж бишрэх, эсвэл нэг жирэмсний зураг, эсвэл нэг ямиг лайк шеэр гэдэг өөрийгөө ашиглуулж ирснээс сошиал ертөнцөө ашиглаад шинэ орлого бий болгох яадаг юм. Амбиц хэрэл нэг опст очивол гоё юмхтэй болно гэхээс илүү та оюухан сэтгэлгээ гэдэг зүйлдээ хөрөнгө оруулснаас тэр амбиц чи эхэлдэг юм шүү дээ. Өөртөө ихтэй байх чанараас өөртөө ихтэй байх гэдэг чинь бусдын өмнө гараад ийм дөдгөр байхыг хэлдэггүй юм байна. Өөртөө ихтэй юм гэдэг чинь өөрийнхөө яг юу хийж чадчих байгаагаа дугаа уртгаа хийгээд явах. Өнөөдөр би ном бичих сургалтанд сууж байгаа байхгүй. Тэгэхэд тэнд байгаа эмэгтэйчүүд өөрийн номоо гаргацсан. Номоо борлуулсан. Дээрэс нь номоо дагаад зөндөө юмнуудыг хийж болдсон юм. Өөртөө итгэцэн. Эхний номоо биччихээ дараагийнхаа номыг бичих бүрэн дүүрэн өөртөө итгэлийг бий болгож байгаа байхгүй. Тэгээ өөртөө итгэх итгэл чинь туршлагаас бий болж байгаа байхгүй. Туршлага гэдэг зүйлийг хийж хэлж ижил туршлагатай болно тий. Тэгэхээр бид нар маш их зүйлийг бодоо сууд тэрийг чинь энийг чинь энийг хийчихсэн нэг дасгал хийгээд турчихсан эсвэл нэг сэвхий харьлагчихсан мөсөөр нэг арччихсан бодоол тэгээд яг хизээ юм бэ. Тэгж байгаад гэдэг үг хэлж ивэл та хизээч хийхгүй. Хизээ нэг цагт гэж хэлж ивэл та бүр хизээч хийхгүй. Цаг сайхан болохоор ковид чинь дуусаагүй дэлхийн ертөнцийн чинь буцаад хэвийн хэмжээнд очихгүй гэж ярьчаад байна шүү дээ. Та орчлон ертөнцийг өөрчлөлтөд хүлээснээс өөрийгөө өөрчлөвл хамаагүй хурдан та нөхрөө өөрчлөхийг хүлээж төвчж амьдрахаар өөрийгөө өөрчлөн хамаагүй хурдан та өөрийгөө мэдэх юм чинь өөрийнхөө дутагдал бүх муухай зан чанарыг мэднэ шүү дээ. Ааштай мэднэ, гомдом хоогооч мэднэ, тэр нөхцөл байдалд хэн буруутаагч мэднэ. Гэхдээ бид нар бусдыг буруутгаал явсаар л байдаг. Би юу юм амьдралыг өөртөө бий болгочлоо гэдэгт итгэж чаддаггүй. Амьдрал ингээд 3-4 хүн ороод ирэхээр би нөхөртөө ийм зүйлийг үүсгэчлээ. Би эмгтээлэг шин чанараа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би нөхөртөө өөртөө итгэлтэй байх, нөхрийнхөө мөрөөдлийг дэмжээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Таны хажууд таныг дэмждэг хүн байвал та аз жаргалтай байхгүй тий. Гэтэл та нөхрөө яг өөрөө дэмжиж байгаа юу? Өөрөх асуудлыг яриад байна уу? Би харин гүзэд болчлаа чамтай суугаад царай алдчихлаа гэдэг юм. Нэг бодоод үзээрэй. Нөхрөөд магадгүй мөнгө олоход мөрөөдөх завгүй явж байгаа. Мөрөөдөх бодохч завгүй мөнгө бодоод явж иж магадгүй. Тэгвэл бид нар өөрсдөө тэр хүмүүсийн мөрөөдлийг асааж чадах хүмүүс аахгүй. Амьдралаа яаж эргүүлэх юм? Яаж тулт хийх юм? Өнөөдөр хинэн амбиц карьер потенциалын хувьд
алсын хараагаа авч явах гэдэг бид нар мэднэ шүү дээ. Нөхөр нь үнэхээр потенциал сайтай, нийгмийн карьерийн хувьд эхлээд өндөрлөг олон зүйлийг хийцэн бол эхлээд нөхрөө дэмжиж өөрөө суралцаад явах боломжтой ш. Бид нар заавал яарад ах хэрэггүй. Суралцаад хийх ёстой зүйлээ хийгээд явж идэл угаасаа л 4-5 жилийн хугацаанд бид нар тэр амжилт гэдэг зүйл чинь хүрээлэр ш. Заавал ингээл амжилтанд хүрэхэд кинонд гардаг шиг тийм гонж өмсчүүл нэг юм хүчрхийг эмхтэй гарч ирэл чичрээд байхаасаа илүүтэйгэр өнөөдөр нэг хүний амьдралыг өөрчлөхөөр тус ийд явж идэл тэр чинь ингээд томрол явна шүү дээ. Нэг хүн тус рүү амьдрал нь өөрчлөгдсөн байхад нэгжгээд хүн цаана байгаа шүү дээ, тий. Танаас тус авсан хүмүүс танд магтаж ярина уу гэхээс хизээч муулж ярихгүй. Төрөний нөгөө ялагч хохирогч юм шиг. Тэгэхээр бид нар ингээд хийхгүй гол зүйлээсээ зүхтаад яваад байт юм байна. Би ч тийм ингээд зүхтаад яваад байгаа анзаарч байхгүй. Номоо бичгээ суужснаа л шал өөр зүйл рүү яваал тэрийг чийчмээр юм шиг, энийг чийчмээр юм шиг. Энэ нэг савчдаг зангаал болмоор байна. Тэгээ яг төлөвлөсөн тэр тайм менежментийг хийсэн зүйлүүдийг хийхээр нэг санаа амардаг. Гэтэ бас заримдаа залхуурчгүй биш дээ. Бас хүн юм чинь робот чиг 7 хоног жонго тайм менежменттэй юм гэж байхгүй шүү дээ. Нэг өдөр нь ядж өөрийгөө бас суулж болно. Өөрийнхөө сул шинж чанаруудыг бас таниад тэрнтэйг найзлаад тэр надад яах гэж байдгийм бэ гэдгийг ойлгоод авчихаар илүү амар болт юм бэл. Тэгэхээр танд аливаа зүйлээс хоцорсон мэдрэмж төрөөдөл энэ та нийгмээс хоцорсон асуудал ерөөсөө биш. Энэ бол таны сэтгэл зүйн, сэтгэлгээний нэг зогсох, пауз авах цэг. Та аливаа зүйлээс хоцорчлоо, цаг хугацаанаас хоцорчлоо гэвэл юунаас хоцроогүй байдаг. Аливаа зүйлээс хоцорсон, эсвэл хин нэг шийдвэр гаргаж ивэл бас ядуу сэтгэлгээний нэг хэлбэр. Би өөртөө нийгмээс хоцорчлоо. Одоо манай ажлынх нь надаас илүү болчлоо. Би одоо ингээд карьер зариргүй болчлоо. Ингээд хэцүү байна. Амьдрал хэцүү байна гэж бодож ивэл та уулын тэр хүмүүсээс илүү ажилсан сэтгэлгээнээс нь илүү зүйлийг та өөртөө суулгах боломж цаг хугацаа чинь танд байгаа. 0 орохдоо номоо уншаа сууно. Буудан дээр хөвчих та номоо уншаа сууно. Сургалтаа сонсоод гурилаа илтнүү таны сонголт. Үүрийн 4 цагт очно уу, үзэн 11 цагт босно уу бас л таны сонголт. Тэгэд үнэнгээсээ зүхтаад тэгэд асуудлыг бусдаас хайгаад тэгэд цаг хугацаа өнгөрсөөр л байгаа. Биштэй бас ийм алдаг гаргаал тэрийг засаал ингээл унж бүдрээл явчихлаа. Гэхдээ өгж байгаа үр дүн гайхалтайсан. Өөр дээрээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх амар нөгөө архичин гэдэг хүлээн зөвшөөрөл архинаас гардаг гэдэг шиг. Өөрийгөө буруутгадаг, эсвэл бусдыг буруутгадаг, өөрийгөө зөвтгөхдөг энэ шин чанараа хайчаар өө би энэ дээр л болохгүй юм шүү дээ. Энэ дээр юм хийя. Тэг бусад хүмүүс амлсан зүйлийг хийхгүй байхаар сэтгэл гонсоод учраас заавал хийх зүйл аргагүй болж байгаа. Өөрийгөө ингэ түлхэж болно. Бусад хүмүүст амлчихл та би яг тэр тэдэн онд тийм болцсон байна. Би бас нэг фитнесийн найзтай хэлжсэн. Би яг 10 сарын тэдэн хэдийн бэлхүүстэй болцсон байна гэдэг. Тэг би тэр бэлхүүсэнд их хүрсэн. Хүн чинь нэрээ уддаг яг цагаа тулахаар яг энэ аргаа өөртөө хэрэгжүүлээд үзээрэй найз нартаа. Гэхдээ нэг найзтай амлчих юм бол дорол мартчих шít. Тэр найзаа гаргалаа өнгөрчин. Тэгвэл 10 найзтай амлчаач. Тэгвэл ядар фэйсбүүкээр амлчаач. Би одоо яг ингэн. Тэр чи хүн нэрээ бодоод хийн шít гэдсэн таталтаа хийн. Худлаа ярьсан гэдэг үг сонсохгүй тулд хийж байгаа байхгүй өөргөө ингэж хуцалж байгаа нэг хэлбэр тий. Тэгэхээр та өөргөө түлхээд үзээрэй. Бас бусдаар түлхүүлдэг тий. Ментор, коуч амжилтанд хүрсэн хүмүүсээс очил хүн болгоноос очил асуугаад сургалтын гайг барагдсан коуч, ментор болгоноос доор нь яаж би амжилтанд хүрэх вэ? Миний асуудал хаана вэ гэж асуугаал идэг. Тэгэл таны асуудлыг таал өөрөө мэдэх ёстой шүү. Таал мэднэ. Яг хэрэгсэл техникүүдийн мэдээж мэрэгжлийн хүмүүс зааж өгнө. Артрофист хүмүүс зааж өгнө. Гэхдээ өөрөө өөртөө ажиллаж илүү үр дүнгийн аавна. Зав байхгүй л хэлээдэг. Завгүй өдөржингөө хүүхдээ яагаад ноцолтоод би завгүй. Надтай бас харилцаж байгаа хүмүүс ихэнх нь өөртөө зав гаргасан хүмүүс байдаг. Мэдээж өөртөө сургалт авч байгаа хүмүүс чи өөртөө зав гаргана. Хичээлийг хийж байгаа. Ковид очоод баярлаад гэртээ суух завтай боллоо гэж хичээлээ хийгээд даалгавар хийж байгаа юм биш үү? Тэгсэн чинь бид нар яадаг вэ? Завгүй. Тэгсэн чинь цаана чи хичнээн компани захирал хичнээн ажилтаа мөртлөө завгүй гэж хэлхээс ичдэг хүн биш үү? Хүн заавар гэвэл яаж ил гаргадаг л ахгүй. Орой дэлгүүрийн левчик төрсөгний лайв дээр
лайктараа шеэр хийж байгаа зав байгаа шүү дээ. Анхдагч хэрэгцээнд дээр л төвлөрөөд байгаа шүү дээ. Хувц хоноор эсвэл нэг хоол ундны лайк шеэрийг сонирхол сайн анзаарах юм бол тэрэн дээр маш олон хүмүүс үзсэн байгаа тэрийг 200 мянган 300 мянган ямар сандаа нэг хүн лайв хүнийг загнажахад тэрийг 1400 үзээд загнуулаа суугаадсан шүү дээ. Үнэн ингээ алгаад ташаад. Тэр хүмүүс бол яг өөртөө хэрэгтэй цаг хугацаагаа зарцуулаад сургалт энтер сонсоосуусан бол өөрөө тэр хүн шиг магадгүй хүнийг лайваар загнаа суух юм билүү. Тэгж бодохгүй. Тэгэл бусдыг шүгээл чиж тэнийг би ч ухаантай бол эсвэл ингээл хин нэгний лайвны дор юуны дор зургийн дор хэрэлдсэн нэг нь өмөрж аврагч болж ирээл нөгөөх нь хохирогч болж ирээл тэгсэн чи тэр хүн тэр асуудал юус хамаатай биш хгүй тэд нэр хэрэлдэн үү байна уу нэг асуудлыг шийдэх гээд оролддог. Зарим хүүхнүүд би нөхрөөсөө салах хэрэгтэй байна яах вэ ийх үү гэж бичсэн байдаг. Өмнөөс нь шийдвэрэн гарах га доор нь сайхан сэтгэлтэй болоод маш олон хүмүүс зөвлөгөө өгсөн байдаг. Саасаал наад харамнаас сал ингэж зовж явахаар ихчээхэн туршлага юм байна. Би 20 жил зовлоо. Чи залуу дээрээ сал гэдэг зөвлөгөө өгсөн байдаг. Хин яг хин зөвлөгөө өгөх ёстой юм. Тэр нөхөн нөхцөл байдал амьдралд нь хинч амьдраагүй. Шийдвэрийг хинч сонсоог шийдвэрийг гаргах хүн бол тэр хүн. Тэр бусдаас асуух чадлага байхгүй. Хүн бусдаас асууж шийдвэр гаргасан зүйлдээ харамсдаг. Ээж аавгаа сонголтоор мэргэжил сонгож сургууль хайсан хүмүүс зөндөөдөг. Өөрөө хариуцлагаа үлээгөө хүмч эцэг ихтэй хариуцлага өөрлөсөн маамж мэргэжил сонгох гэдэг зүйлээ. Тэгээ дараа нь их сургуулаа хаяад ээж аавынхаа хичнээн жилийн мөнгийг тэнд үрчгсэн байгаа. Өөрөө сонгоцсон бол алдсан гэсэн ард нь гарыг гэж зүтгэн ш. Дараа нь нэг хариуцлага өөрлөдөг нэг хэлбэр нь нөхөртөө их нэртэй цалингаа авчирж өгöd амьдралынхаа бүх хариуцлагыг даатгацсан. Өөрөө нэг 5-10 мянган төгрөг таксины мөнгө л авдаг тийм гэр бүлийн харилцааны нэг хэлбэр байна. Би яс тийм хариуцлага зугтдаг юм байсан. Яг оюутан багт. Туршилт маршилт хийж зугтцдаг. Өөр яг төрүүлж хийдэг хүн байгаагүй. Тэр мэрэгжилтэд сонирхолгүй гэдэг өөр нэрээр хаацсан. Зарим зүйл дээр өөрийнхөө дуртай зүйл дээр одоо жишээ нь эсээ бичих мэж холбогдолтой хичээл бол хүмүүсийнхээ хийж өгвөл өөр ингээл дуртай зүйлээ хийгээд. Тэгэхээр бид нар бас дуртай зүйлээ олчих юм бол тэр хариуцлага хүлээх гээд өөрөө араас нь явдаг. Аливаа зүйлийг дундаас нь хаяад байгаа маш олон зүйлийг дундаас нь хаяад байгаа хүн яг дуртай зүйлээ олчих юм бол арт нь гардаг. Бүр чадахгүй ч гэсэн юм чадъягээс сурна шүү дээ. Би ч оюутан багтаа тэр компьютерийн програм дээр ажиллахдаа муу байсан. Маань гэрт 10 жил хахад компьютер байхгүй байсан учраас компьютерээс айдаг тийм бас хүн тэнэг харагчгүй байдаг тийм ичих нүртэй юм уу юу юм те тийм айц дотор үссэн. Тэгэхээр дараа нь ингээд сэтлэн зорилго нь тодорхой болоод би ингээд хүмүүс туслахын тулд өөрөө компьютер мэдэхгүй бол болохгүй штэ гэд зорилгоо том тавьчихаар угаасаа сурж байгаа байхгүй аливаа зүйлийг. Та бас зорилгоо ямар хөө тавьчаад байгаа. Тэрний хараас юм хийж гинүү чадахгүй гэл дотроо тав тухтай бүстэй суугаад ийн үү гэдгийг бас өөрөөсөө асуугаарэ. Тэгээд тав тухтай бүстэй хөвтэй дэвэл тэгээд ёроол нь тодорхой дөө. Тэгээд маш олон хохирогч хүмүүсийн жишээг сонсон дөө амьдралдаа. Хүмүүст хаягдлаа л гин, дараа нь өвчлөлөөл гин. Дараа нь хүмүүст гомддог, үр хөвгтө өсгөөд өгчөөд ах чинь намайг эмчлээд өгчихгүй юм гэл. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдтэйгээ алахгүй юм шиг тэтгэврийнхаа мөнгөөр өөргөө болгоод хариуцлага өрөөд. Манай эмээгийн нэг найз нь бүр нас урахаас өмнө гэрээ бүгдийг цэвэрлээд нас урчсан. Тэр хүн бол амьдралынхаа хариуцлагыг мэддэг хүн байгаа байхгүй. Хохирох сэтгэлгээдэг хүн байсан бол тэр өхөө орон дээр гэрээг цэвэрлээд яад ингэж бодно өстэй. Гэтэл тэр хүн бүр цэмцээд л цэвэрлээд үр хөвгттэй яахгүй юм шигээд тэгээ бүр ингээд нас урахаас өмнө хоолонд хідүүдэр идэхгүйгээр тэгээд нэг нас урч исэн. Муухай жишээ хэлж магадгүй. Гэхдээ хүний амьдралын хариуцлагын жишээ энэ дээр бас гарч байгаа байхгүй. Бид нар яг нялзаагаад идэг. Одоо нэг нуруу өвдсөн юу өвдсөн бол хүнд нялхарч халамжлуулах гал би өвдсөн бол тэгэл гэтээ хүн нялхраад мундаг гэж магтуулаад өөрийгөө сайн болгож ярих гад ингэж явах үедээ маш доош унтсан байдаг. Бусдыг буруудах цаг үедээ бид тэр баян сэтгэлгээтэй бие даасан хариуцлагатай тэр эмэгтэй гэдэг амбицийнхаа эсрэг тал зогссон байдаг. Тэсээ анзаарах юм бол том зүйл том мөрөөдөл ярьдаг мөртлөө тэрний хараас яваагүй. Би бол нухантай. Би бол энэ хүнтэй суугаагүйсэн бол өстэй энэ амбицийг үзүүлж байгаа үдээж өстэй том дарга цэрэг ямар эмэгтэй болцсон байгаа. Гэтэл би энэ хүнтэй суугаад үдээд ингэж явж байгаа. Гэт хүний яриа бодлоо шүү дээ.
Гэтээсээ анзаарвал маш олон одоо энэ амжилттай явж байгаа хүмүүсийн эхнэрүүд нь өөртөө карьераа хөөсөн. Гэтээ ар гэрээ бас хаягүй л байгаа. Зарим нь бол мэдээж хайсан л байгаа л да. Хаягүй эмэгтэйчүүдийн жишээг харъя. Хэдүүлээ аль болох бүтэх талаас нь тэр жишээнүүдийг харах юм бол ар гэр нөхрөө хүндэтгэх үзлээ хаяагүй. Гэртээ ороод тэр хүчрхэг эмэгтэй бага тайлаа сул дээр эмэгтэй болдог. Нөхөртөө эрхэлж чаддаг эмэгтэйчүүд байдаг. Төрөний миний жишээн дээр хэлдэг тэр ихч маш боломжийн амьдралтай, маш том карьер бидний бодож байгаа шиг тийм карьер. Гэхдээ бусад хүмүүсийн төлөө карьер. Мөнгөний төлөө биш, тэр бусад хүмүүсийн төлөө. Гэхдээ бусад хүмүүсийн төлөө явсан үйл учраас мэдээж мөнгө хангалттай болж байгаа л да. Гэхдээ тэр хүн би ийм их мөнгө олж ин гэж нөхөртөө эзэж шилдэггүй. Нөхөртөө эрхлэл, ороод яг нөхөртөө эрхлэл, хүүхдүүдтэй эрхлэл, ээж бол гэрийнх нь гэрэл шиг л идэг. Гэтэл зарим эмэгтэйчүүдийн хувьд ажил хийгээд мөнгө олоод ядарлаа гэд гэртээ орж ирээд айдас үүсгдэг тий. Би гэрт ажил хийгээд ядраад нөхөртөө адилхан орж хамтаа л адилхан орлого хийгээд ядарч яхад энэ гэрийн байж байгааг би бас гэрээ цэвэрлээд хохирчин дүртэй дахиад тоглоод эхэлдэг. Үглээл цэвэрлээл одоо хагас утсан сэндээ үр хөвгтүүдийнхээ ямаг угаахгүй болохгүй. Тэр хоол игээр нөгөө тоогоо үрээ явж байгааг хэрүүлээл тийм хандлагатай байдаг хүмүүс бас байгаа тий. Тэгэхээр хэдүүлээ энэ амьдралынхаа яг жинхэнэ ялагч нь бол юу гоншгонхоо болий. Гоншгоноо зан чинь бүх сэдв дээр гарч иж болно л доо. Хүүхд гаргаад эмэгтэй хүн болго ядардаг. Эмэгтэй хүн болгон гам барих энэ зүйлүүд дээр нөхөр нь халамжлахгүй энэ зүнд бүх зүйл дээр хохирж болно шүү дээ тий. Хохирох сэдвээ хайгаад байвал бид ертөнцийн бүх зүйлээс хохирж болно. Ээж амуу ч хохирж болно. Энэ хөрчин муу юм чи хүүхд чинь сахилахгүй юм чинь хүүхдэд ойрхон төрөөд бүгдэнтэй хохирж болно ш. Тэгвэл энэ бүхнээс хохирохгүй гарцсан 6-7 хүүхдээ гаргацсан, дээрэс нь хувийн бизнесээ босгоцсон, дээрэс нь нөхрийнхөө амжилтыг бүтээсэн хүмүүс байна. Нөхрөө дайсан гэж харах уу, найз болох уу гэдэг нь бидний сонголт. Эмэгтэй таны гайхамшигтай чадварыг нөхөр чинь хийж хориогүй. Та өөрийгөө л хорьсон байгаа. Нөхөр дэмжсэнгүй гэж биштэй гоншгондог байсан. Гэхдээ яг яавал дэмжихийн, юуны төлөө яваад байгаа гэдгийг өөрөө ч бүрэн дүрээ ойлгоогүй. Тэр карьерээ төлөвлөгөөгөө гаргаагүй, дээрс нь аливаа зүйлийг тодорхой болгоогүй мээжиж нөхрөөрөө тодорхой болгох хариуцлага дахиад өргөх гэж хичээдэг байсан анзаарсан. Тэгээ ойлгуулад одоо би яг ийм чиглэл дээр явж байна. Мэдээж аливаа зорилгын төлөө явхад өнөө маргааш та шууд огцон бүүм хийгээл амжилтанд хүрээл мандаал тийм зүйл байхгүй шүү дээ. Мэдээж нэг хүн туслана, хоёр хүн туслана, гурван хүн туслана ингээд хүн хүний амьдралыг өөрчлөөд явж идэл инерцээрээ нөгөө цасан бөмбөлөх шиг ингээд нэг мэтгэл тэр хүссэн үсэг тэр оргил байна уу, өндөрлөг байна уу, гараа байна уу, бариа байна уу тэндээ хүрхэн тодорхой шүү. Тэр бидний бачимдаад үүдэг нэг зүйл нь ялангуяа юм амбицлэг эмэгтэйчүүдийн нэг бачимдаад идэг зүйл нь тэр амбицтай өрөх болохоор аз жаргалгүй болчдөг. Нэгэнд манлайлах хэрэгтэй эмэгтэйсэн чинь би манлайлж чадсангүй зүгээр л одоо ийм юм дээр байна. Тэгээд амбицтай эмэгтэй нөгөө амбицтай оргил төрсэн эмэгтэйчүүд муулаад л өөрийгөө тайвшруулна да. Хүн муулж өөрийгөө тайвшруулж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зүйн сул дорой байдаг. Бишд урд нь муулж хэдэн одоотойгоо муулаад хитэн хүмүүсийг муулж тайвширдаг байсан. Тэгэхээр нэг болоод би тэр дээрээс мундаг цэвэр ариун оюунлаг эмэгтэй болцсон юм шиг санагдал. Гэсэн чинь энэ бол хуурам жалалт байсан. Тэгвэл яг жинхэнэ ялалт бол өөрөөрөө арчаагүй тэр зангуудыг олоод тэр залхуу зан, бусдыг буруутгадаг зан, өөрийгөө өмөрдөг зан, сэтгэл хөдлөлөө өдөртөж чаддгүй тэр зан, багаас суусан сүрэг итгэл үнэмшлүүд, сэтгэл зүйн гэмтлүүд энэ бүгднтэйгээ ажиллаж яг бидний дотоод яг хүсээд идэг тэр хүчрхэг эмэгтэй жинхэнэ тэр нөгөө амбиц дэлхийн амжилтыг бүтээх тэр гайхамшигтай эмэгтэй гэдэг тэр зүйлийг бид өөрсдөө бүтээх юм байна. Гэтэл бид нэр дандаа холоос хайгаад нэг байгууллагт очиод нэг даргын нийслэн дээр очихороо гайхамшигтай эмэгтэй болчиход байгаа юм шиг санаад идэг. Даргын нийслэний цалин идэг юм за 2 сая төгрөг 1 сая төгрөг юм уу. Тэр энэ бас ажилчин сэтгэл юм байна л да. Бид нар хуруу уншуулад нэг байгууллагт ажиллаж байгаа бол захирал байна уу, цэвэрлэгч байна уу адилхан ажилчин сэтгэл. Эндээсээ гарч цаашаа тоглолт хийж сурч иж бид нар цааш өөр баялагын өөр төвшинлөө явах юм байна л да.
Би болохоор өөрийгөө тэр ажилчин төвшөнтэй гал үзэл нэлээ үздэг байсан. Тэгээд би ирээдүйд яг тэр дотроо хүсэж байгаа хүнийг бий болох юм бол өнөөдөр өөр зүйлийг тархилуугаа хийх хэрэгтэй юм шүү дээ. Өөр зүйлийг мөнгөгүй ч хийсэн хийх зүйлийг хийх хэрэгтэй тий. Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эхлээд мөнгөний араас яваагүй л шүү. Тэр ноён эзэн штэ хэлж илэн шүү. Эмэгтэй хүн мөнгө хоёрын араас гүү тэргүй таахгүй хахаар өөртөө өгөөдөрдөг. Тэгээд зөндөө хүмүүс яриаг сонсоор амжилтанд хүрсэн зөндөө тэд нар эхлээд мөнгөийг биш эхлээд үн цэнийг бүтээх гэж явцсан ба. Нэг ч хүссэн хүн өчрөө нь олоод өгчихсаа нэг ч хүнд ингээд тусалчихсан олон нэгдүгээр хүний асуудлыг шийдээд өгчихсэн гэд. Тэгээ ингээд нэгдүгээр хүний асуудлыг шийдээд явж байхад тэдгээр хүмүүсээс хүсэлтүүд ирэхээр зорилго нь бас тодорхой болгоход маань тусалж эхэлнэ. Одоо жишээ нь гэр бүлийн харилцааны зөвлөгөө өндрөгөөд үр дүнгууд гарахаар та ном бичээч гэдэг хүсэлт ирнэ. Дээрэс нь хүсэж байгаа тэр олон хүнд түгээд үгүй туслая гэдэг хүмүүс гарч ирнэ. Тэгэхээр бид өөрсдөө хичээж ижил боломжийг бий болгоод байгаа болохоос биш хин хүн намайг харчаасаа би энд нэг гэрэлтдэг юмтэй гэртээ хөвтөж шүү намайг хараарай гэрэлтэж гин гэмээр хэлэг гарч ирэхгүй шүү. Тэгэхээр энэ бүхнийг бас бодоод үзээрэй. Амьдралд чи яг ямар бэрхшээл байгаадгаа та тэр бэрхшээлийнхаа ялагч наах юм уу ялагдагч наах юм уу өөрийгөө мөрсөөр ах юм уу. Өнөөдөр хоол оройтулчлаа эсвэл ингээд би өнөөдөр тарган байгаа нь би хоол өгт гаргал тарган болчихсон шүү дээ. Хүүхд гаргасан хүн чи хариунтай авахгүй байх юм бэ? Юу шиг энийг энэ харин ч бид тэр альмаг яаж танагтай нэг нугалж чинь гэсэн чинь энэ альма хоёр нугалж байгаа сте хаа гэсэн чи адилхан л нугалцсан биш үү? Тэ тэгсэн чи энэ бол нэг сэтгэл зүрээ тайвшрах галгаад хэрэг шүү дээ. Хизээ гизээ хасахын ингээд тэгээд гизээ хасна гэхэд нөхөртөө таалагдана гэдэг нэг жижигэн зорилго тавиад тэрнээсээ бүдэрч унаад улам сэтгэл зүйрээ унаад тэгсэн чи яг үнэндээ та гиз чинь 5 хариунтай байсан ч гэдэг таны сэтгэл зүй төр сэтгэл хөдлөлийн удирдаа сурч байгаа юм бол 5 хариунтай их нөлөөгөөж хүртэл нөхөр яаж болно. Ихэнх нууц амрагийн жишээ юу байдаг вэ гэхээр нөхрөөсөө царай модтой эмэгтэй тэ явсан судалгаа хийдэг. Тэрний яад ингэхээр тэр хүнийг ойлгож сонсч дэмждэг хүн байдаг. Зүгээр чи чаднаа гэл доор нэг пен хүмүүс байдаг шүү дээ тэ. Нөгөө бидний солонгос камен дээр үзэхдээ дургуу нэг баа гэдэг охтод байдаг шүү дээ. Яг тийм шин чанар байхгүй. Нотоо ямар нялцгансаа хачин гэдэг. Гэтэл хэрэгтэй хүмүүс чинь тийм өөр ингэсэн пен ихнэр гэдэг хүн тэр хүний пен ах хэрэгтэй гэдэг. Орхоор нэг хатан шиг хүн сууж идэг. Тэгээд нэг босс эмэгтэй сууж идэг. Тэгээд нэг гэр яахаа мэдгүй айцтай ороод тэгэл гэр нийгэмд алдчих ирээд гэртээ ирэх гэсэн чинь бас гэртээ тэгэл ихнэртэйг алдчих хэрэг гараад. Тэгээд таныг өөгшүүлж байгаа хүнийг таныг магтаж байгаа хүн таныг нэг хурцлж босгож ирэхгүй. Нэр тийм миний дүүгийн зөвштэй Эстонээр тэр нэг миний дүү гомдооч чи гэдгээс илүүтэйгээр чамд асуудал байна уу? Өөрөө харсан уу? Асуудал яг хаана үндсэн шалтгааныг нь олооч гэдэг хүн танд туслана. Тэгэхгүй тухайн үеийн сэтгэл хөдлөлтөй эмоцоор бид ямар ч үг гаргаж болно. Бид хэд баярсан үедээ маш гоё үгийг гаргаж чадна шүү дээ. Хин нэгний магтаал, уянгалал явж өгнө. Харин муудалсныхаа дараа маш хорон үгийг бид нар гаргаж чадна. Бусад хүмүүсийг бүр жинхэнэ хохирогч болсон юм шиг сайхан яруу нэрхтэй байдлыг бий болгож чадна. Сэтгэл хөдлөлийн эмоцоор бид нар юу ч хийж чадна. Сайн ч хүн болж чадна, муу ч хүн болж чадна шүү дээ. Тэг харамсалтай нэг сэтгэл хөдлөлийн эмоц дарагтал заримдаа ээжүүд нөхрөө хашраа нэг хүүхдээ аваад энэ тэндээ очичдаг. Салж байгаа жүжиг тоглоод тэгээд нөхөр нь очиж ивлэх гээд тэгээд буцаж амьдралын жаггүй шиг жүжигнэ эхэлнэ. Тэг энэ асуудал шийдэгдэхгүй 20 жил явцсан хүмүүс байдаг. Хоёр талтай амьдраад байгаа юм шиг, нэг талтай амьдраад байгаа юм шиг, нэг нь гуугаад байгаа юм шиг, нэг нь ойлгоод байгаа юм шиг, нэг нь ухаарад байгаа юм шиг. Тэстэ яг ойлгосон. Одоо би чамайг гомдохгүй би уухаа болох. Одоо дахиж уухгүй. Эсвэл дахиж чамраа муухай аашлахгүй. Одоо ёстой л ойлгосон. Дахиж чамаа хуурахгүй. Гэхдээ асуудал шийдэдэггүй. Асуудлын цөм шалтгааныг арилгаагүй юм чинь шийдэхгүй шүү. Дахиад нөгөө хүн дахиад хуурна. Тэгэл би чамд итгэж яхад намайг дахиад хуурлаа. Имэнэлж жүжигдээд тоглоод эхэлж байна. Энэ үндсэн шалтгаан нь сэтгэл зүйд байна. Сэтгэл зүй гэмтэлтэй. Анхнаасаа бага насндаа хайр халамжийг авч үзээгүй. Аав ээж нь анхнаасаа тийм суур хүмүүжилтэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүн ингэж хайрладаг гэдэг ойлголтыг өгсөн. Тэр хүний сэтгэл зүй асуудал юм.
Өөрийгөө ертөнцийн төмөш мэд аашилдаг нарциссист эмэгтэй хүмүүс бас байдаг. Надаас мундаг хүн хороо дөр байхгүй. Эхнэрийг хүртэл дандаа доош нь болгож ярьдаг тийм үү ч ба. Тэгэхээр үндсэн суурь шалтгаан нь бол юу тэр хэрэлдэж муудалцсан өнөөдөр хогсон ялсан гэдэг сэдвээс илүүтэйгээр энэ яг гэр бүлийн аз жаргалгүй байдал хаанаас үүсэж байгаа юм бэ? Энэ хэрүүл үүсэх яг суурь шалтгаан нь юунаас болоод байгаа? Одоо нэг нь өөрөөрөө байлгах хичээд идэг хүн байна уу? Эсвэл заавал төгс төгөлдөр байх гэж хичээдэг тийм синдромоос нь болоод байна уу? Хинт нь асуудал байна. Гэхдээ эмэгтэйчүүд эхлээд өөрөөхөө суурь шалтгаан дээр ажиллачаар эрэгтэй хүн дагаа л яач. Хувирчин л да. Хурдгийн би нэлээ. Би ч тэ өөр дээр харсан. Би ингээл уурлал аашлаад тахаар нөхөрчтэй уурлал аашлал юм. Тэгээ би ингээ өөрчлөгдөд шал өөр болоод байгаа тэр хүнчтэй өөр болоод 50 болоод ер нь гэрт эмэгтэйчүүд төрүүл уурладаг. Өнөөдрийн проблемд ядраад уурлана. Өчигдрийн проблемд ядраад уулна. Өнөөдрийн фейсбુક дээр нэг гоё эмэгтэй харчаад уурлана гэл. Бүх эмоц гаднаас аваад гаргацдаг. Нөхрүүд тэрийг ойлгох сэтгүү хурдан ч хүрэхгүй. Энэ одоо яг юунаас болоод байна. Тэгэд гоё бодлын монтаах нь яад ингэдэг тэмцээ явагдана. Би энэс болоод уурлаж ах чинь тэр үгэнд ингэж гомдоод ах чинь ингээд толгой дотор уран зөгнөлч жүжигнүүд зохиож тэрэндээ өөрөө нэрвтэй тэгээд өөрийгөө зовоод. За тэгээд өнөөдрийн лайв ингээ өндөрлөлийн 11 сарын 20-нд маш сайн өдөр үлээ. Тэгээд би 11 сарынхаа сургалтыг заарлсан. Тэгээд тэр сургалтандаа суурь шалтгаануудыг өөрчлөх, өөр өөртөө ажиллах. Тэгээд өчтөр маш гоё найзуудын өдөр байсан болохоор хөнгөлөлтөөр зарласан. Тэгээд азтай хүмүүс намжаад ороод ирсэн. Тэгээд өнөөдөр бол яг үндсэн үнээрээ зарлагдаад явж байгаа. Гэхдээ энэ сарын хувьд 288 мянган төгрөгийн сургалт маань 188 болсон байгаа. Тэгээд зөвхөн энэ сар, эх сар бол өөрчлөлтүүд нэмэгдээд явна. Тэгээд энэ сар ийм боломжийг өгж байгаа шалтгаан нь суурь шалтгаанаа өөрчлөлт дараагийн төвшөндөө сураад эх сар би шал өөр төвшний сургалтууд зарлана. Тэгэхээр тэнд амжаад ороод ирээрээ гэд. Яагаад ингэж нэмэгдээд үн цэн өсөд яваад байгаа гэхээр би нэг сарын хугацаанд 3 шат дахиад байгаа байхгүй юу? Өөртөө хөрөнгө оруулаад дахиад аливаа зүйлийг бүтээгээд жижиг алхмуудыг хийгээд яваад байна. Тэгэхээр миний сургалтанд суусан хүмүүс ч дахиад дараагийн сургалтанд чинь сууя, ахиц дэвшил гаргая, ингэж хийгээд явж байгаа өөртөө сургалтыг зарлаад өөртөө хувийн бизнес эхлээд явж байгаа гахалтай эмэгтэйчүүд байдаг. Тэгээд та өөртөө өнөөдөр нэг гоё гутал авч болно. Гэхдээ тэр үн цэн нь буцаа зарахад хэдэн төгрөг болох вэ? Тэгвэл таны оюунд хийсэн хөрөнгө оруулалт танд эргэж яаж ургацыг өгөх вэ? Гэр бүлийн харилцаа эерэг болсноор нөхрийн санхүүгийн амжилт хийгээд таны карьерийн амжилтанд хүртэл нөлөөлнө. Бид заримдаа хитрхи их чичирдэг. Аливаа зүйлийг амархан зүйлийг хэцүү болгоцсон байдаг. Бодлоор хэцүү болгоцсон байдаг. Нөхөр намайг дэмжихгүйс болоод би амжилтанд хүрч чадахгүй одоо өнгөрлөө гэж бодож идэл нөхөр нь үжээ эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлээд өгөхийнсэн гэсэн зүтгэцэн явж байгаа жишээ нэ тий. Түл гэр бүлийн хүчээ хоёр тишинд харааснараа бид хурдаа удаашруулад байна. Ихэнх номнууд одоо эмэгтэй хүний эгон дээр бас ажилтсан байна. Эмэгтэй хүн хитрхи өөрт бие төвтэй болгох гээд ажилтсан байдаг юм байна. Тэгэхээр дандаа би гэж чичрээд ивэл хүүхэд яах вэ? Нөхөр яах вэ? Амжилтанд хүрнэ. Амжилтанд угаасаа бид нар хүрнэ. Гэхдээ тэнд очихдоо бид нар аз жаргалтайгаар хүрнээр шүү дээ, тий. Аль хэлийн зохицуулаад энэ асуултуудынхаа хариултыг олохгүй ш нилээ юм судлаад нилээ ингэж өөртөө малтлаг ухаж хийж олсон зүйлүүдээ хуваалцаж байгаамаа. Тэгэхээр амжаад ороод ирээрээ. Энэ сарын сургалт маань 20-нд эхэлнэ. Тэгээд тэр хүртэл бүртгэлт маань ороод ирээрээ. Тэгээд өөртөө хөрөнгө оруулаарай гэж хүсэх байна. Тэгснээр та сэтгэл хөдлөлөө удирдах сурснаар санхүү болоод гэр бүлийн харилцаа ер нь нийгмийн бүх асуудал дээр алиас үлчин шийдэгдэн. Бид сэтгэл хөдлөлөөр бүх зүйлд хандсан байдаг. Магадгүй ажил дээр тэнд хүнтэй муудлаа, энэ ч хүнтэй таарсангүй, энэ ч миний урыг хүргээд, энэ ч миний нийтийг хүргээд тэр ч хов яриад гээд асуудал ярьж байгаа хүмүүс хөвчлэн сэтгэл хөдлөлөө удирдах чадсараагүй хүмүүс байдаг. Төрөний ярьсан нэг ажил хийгээд догтлоод цалин мухаар архиуучдаг. Тэгээ маргааш нь мөнгөгүй болчдөг. Тэгэхээр дахиад ажил хайдаг хүмүүс ч сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй хүмүүс. Бас дээрэс нь бид багтаа сэтгэл зүйн гэмтэл авсан мөнгөний талаарх сөрөг итгэл үнэмшилтэй болцсон байдаг. Мөнгнөөс яах айцтай учраас орж ирсэн мөнгөө гяс үрчээ. Мөнгө бол аюултай зүйл гэдэг. Ядуу сэтгэлгээ мөнгөний талаарх сөрөг итгэл үнэмшилтэй болцсон байдаг. Бид нар мөнгөтэй зөв харилцаж сурах хэрэгтэй байдаг. Эерэг харилцаатай болох хэрэгтэй байдаг. Мөнгөө дайсан гэж хараад мөнгө тийм чухал биш гэдэг байгаа учраас мөнгө биднийг
чи тийм ч чухал биш. Тэгэхээр чи ядуу амьдарч ингэж хариулт өгдөг. Тэгэхээр эдгээр мэдлгүүдийг би өөрөө алж авч өөрөө хэрэгжүүлж ингэж өөрийнхөө ядуу сэтгэлгээтэйгээ ажиллаж явна. Тэгэхээр таачтай бас хамт ажиллаж хамт хөгжөө. Бид нар ингэж өөрийгөө хуурхаа болчих. Дандаа л нэг болоод байгаа юм шиг тайвшраал мөнгө чи яг өнөөдөр хүрээд байгаа мó? Энэ мэдлэг чинь танд яг хүрээд байгаа мó? Их сургуулийн 4 жилийн мэдлэг чинь өнөөдөр яг тэр мэдлэг чинь байгаа мó? Магадгүй таны их сургуульд очиход тэр мэдлэг чинь дахиад өөрчлөгдсөн. Шинэ судалгаагаар батлагдаад өөр зүйл гараад ирсэн байж болно шүү дээ. Тэгвэл та яг шинэ тэр соргог зүйлүүдийг тэр дэлхийн тэр мэдээллүүдийг авч өөрийгөө хөгжүүлээ. Өөрийгөө танин мэдэж эхлэе. Би яг ямар орлоготой юм? Энэ салбарын хаана ах юм? Би багийн яг хаана ах юм гэдгийг мэдэж авъя те. Тэгэхгүй тэгээд нэг хаанахаа мэдхгүй удирдахч сэтгхүүтэй хүн биш. Удирдахч сэтгэл зүйтэй хүн биш үжиж нэг хянанаас нэг хүсэмжит төр харсан, нэг босс эмэгтэй харсан. Би босс эмэгтэй л болно гэдэг. Гэтэл тэр манлайлал уур чадвар тэр босс эмэгтэй уур чадвар нэг өөрт нь байгаа мөхөр байхгүй. Өөрөө тийм эс бусдыг халамжлах төрлийн сэтгэл зүй онцлогтой бийж нэг хүсэмжит дүүцсэн нэг солонгос канон дээр үнэхэр хүчрхийг эмэгтэй харчаад тэмцгээ олон мөрөөд явж байгаа юм шиг үстэй. Таны яг нөөц боломж чи ямар юм? Сэтгэл зүйн онцлог чи ямар юм? Танд үнэхээр тэгж бусдыг өдөртөн манлайлах, нөлөөлөх тийм чадвар нь байгаа мó? Аль эсвэл хин нэгний хүссэн дүр юм уу? Ээж авч яг тийм хүн болоорой. Дарах хүн гоё гэлцсэн юм уу? Нэг бодоод үзээрэй. Бидний итгэл үнэмшил бүгд багад ээж аваас суусан байгаа. Бид яг цаан цааш шиг хуурцах шиг байж байгаа бүгд ингэж хуулцсан байгаа. Мэргэжлийн тал дээрч, мөнгөний тал дээрч, гэр бүлийн харилцаан дээрч нөхөртөөгөө ингэж л харилцах юм байна. Их нэртэйгээ ингэж л харилцах юм байна. Муусаа ирчүүдийг даврааж болтгүй юм байна. Муусаа ирчүүдийг толгой дээр гаргаж болтгүй юм байна. Тэгэд амбицлог эмэгтэйчүүдийн нэг бас айцснаас үрсэн амбиц гэж байдаг. Сайн бодох юм бол амжилтгүй эмэгтэйг нөхөр нь хайна. Гэтэ навсаагаа суугаал ивэл орлогогүй л байгаа гэвэл нөхөр хайна. Энэ том айц үрсэн байдаг. Энэ хаанаас үрсэн бэ? Бид нар багтаа он цохон байхыг хичээдэг. Он цорохгүй бол ээж аав маань хайрлахгүй. Яг энэтэй адилхан том болоод супер эмэгтэй болоод супер ихнэр л байхгүй бол нөхөр хайчих гад айцтай. Тэгэхээр нөхөртөө үзүүлээд үгүй би. Үнжиж үсээ тариад ажлын карьер мандаад ивэл нөхөр намайг хайрлна штэ гэдэг жижигхэн айц цаашаа томроод явцсан байдаг. Яг хүсэж байгаа зүйл нь нөхөртэй хайрлуулах байхгүй юу? Үнэхээр гоё орлоготой бие даасан хүчрхэг эмэгтэй болохоор нөхөр намайг энэ намайг хаяа авчихуудыг хайрлна. Ийм хүчрхэг эмэгтэй хажууд хайрлахгүй яах юм бэ гэж бодоод байгаа. Энэ бидний логик алдаа байгаа. Энэ яг өөрийнхөө өнцгөөс бодоод байгаа хэлбэр. Гэтэл нөхрийн толгой шал өөр зүйл байгаа. Нөхрийн сэтгэл зүйн онцлог нь шал өөр зүйл байгаа. Та өөрийнхөө мөрөөдлийг дэмждэг тийм бат бих суурнаас эхлээд хундамаа сайн зүтгаа цаашаа яваад өөрийнхөө тэр мөрөөдлийн байшинг барих юм уу? Эсвэл тэр хундамаа нэг цуурцсан буруу газар тогтооцсон тийм байшингаа барих юм уу? Нөхөртөө асуудалтай болохгүй л хаяа өвчин нэг бооцоо тавьж байгаа юм шиг. Зарим хүмүүс их бооцоо тавьж байгаа юм шиг амьдарч байна. Дургу өрөл хаяал явчих салж ш нэг хүүхдтэй ч асуудалгүй. Дургу өрөл хоёр хүүхдтэй ч асуудалгүй. Насны залуу сална. Яа гэм бэ карьер хөөж ийн гэсэн эмэгтэйчүүд маш олон байгаа. Яг бооцоо тавьж байгаа юм шиг. Энэ миний дургу хөрвөл би эргүүлээд дургуг нь хүргэнэ. Энэ надад сайхан хандвал би эргүүлээд сайхан хандна. Энэ надад юм өгөх юм бол би эргүүлээд юм өгнө шүү дээ. Ийм хандлагыг бид нар гаргадаг. Тэгээ бооцоо тавиад байгаа юм тий. Яг жинхнээсээ тэр хүн хайрлаад байгаа юм уу, ойлгох гээд байгаа юм уу, дэмжих гээд байгаа юм мэдгүй. Тэгээ тэрэн талд нэг хадмууд нь эсвэл өөрийнх нь тал нь бас оролцсон эмэгтэй хүн санаатаалах хэрэгтэй. Өргөөл бодох хэрэгтэй. Тэгвэл тэгэл ир хүнд хаягдаж тэгэл амьдралаа нэг хохирсон жишээ. Тэгвэл тэгэл тэр мөнгө чинь тэр бунтан болсон бол ихнэрээ хайвал хаяны зүтэй. Яг зүгээр ингэж жишээлэхэд. Ихнэр нь дэмжиж өгөх зүйлээ тэр нөхөртөө өгсөн учраас одоо тэгэл ихнэртэй байдгаа бариалгүйгээл тэр зүрх сэтгэлтэн чиг хайрлагцсан эмэгтэй болсон байгаа сте. Хайрлагцсан эмэгтэй гэдгийг бид нар арай өөрөөр ойлгоод идэх юм лээ. Яг үнэхээр яг мундаг тийм жавхаатай соёмын сурмасаа хэлгээд дөвплөө өндөр шүдэ дөвплөө өмсөдтэй жавхаатай дургур үл гараа авчих шүү гэдэг эмэгтэйг хайрлна гэж боддог. Гоо үзэсгэлэнтэй очих юм бол намайг хайрлна гэж боддог. Гэтэл энэ зүрх сэтгэл гэдэг зүйл чинь бид нар бий болгоод нөхрийнхөө дотор өөрийнхөө орон зайг бий болгоод явж идэг. Үнэхээр та өнөхөр гоо үзэсгэлэнгээр үзэлтмөр байгаа бол энэ хорон ертөнцийн танаас гоо үзэсгэлэнтэй маш олон эмэгтэйчүүд байгаа штэ жинхэнэ 90-60 ир бэлхүүстэй модель агентлаг. Үнэхээр бид нар тэр 18 тогтдог гоо үзэсгэлэнээр гүйцэж чадахгүй.
Үнэхээр тэр нөгөө jump squat хийсэн фитнесийн гой битээ чанга битээ өгтөд бид нар гүйцэж чадахгүй шүү дээ. Тэгэл нөхрийнхөө сэтгэл зүрхийн доторх ганц эмэгтэй байна гэж чичрээлээдэг. Тэгвэл яг ганц эмэгтэй болох хэсэг чинь таны сэтгэл зүгөө удирдах хэсэгтэй байгаа ш. Тэр хүндээ яг урам дэмжлэг өгөх зүйлийг өгч чадахгүй гэдгээс. Тэрнээс биш бид нар гадны гоё маркетингөө дээн л да. Та гоё үсээ гоё янзалчих, хумсаа гоё хийчих, гоё палаж өмсчих, хоот. Тэгэх бол нөхөртэй хайрлагдана шүү дээ. 3 хоногийн арга зааж өгч ондоо нэг гал унтрах хэрэлцсэний маргааш юм уу хаашин тий эсвэл нэг баяраар ч юм уу нэг гоё вайн тавьж байгаа л тэгэл нэг асуудлыг шийдчих гээд хамшиг байгаа. Гүйж тийм сэтгэл зүйн асуудал яг үнцээр шийдэхгүй бол нэг навчийг авч гүгээд оронд нэг саатан навчнаагаад ямар нэмэртэй юм бэ? Нэмэргүй бэл шүү дээ. Би ч тас үзчихсэн. Гоё хувцсын өмсөд гоё ах гэж үзээл ингээл. Бидний бол түлхүүр нь тэр юм байл шүү дээ. Түлхүүр нь бидэд тэр хүний сэтгэл зүйн орон зайг өөр надаас өөр хинч өгч чадахгүй тэр орон зайг нь бий болгох байхгүй. Магадгүй өөр эмгтээчүүд өгч чадхаар тийм сул зай үлдээчүүдээ тий. Тийм юм билээ. Тэгэл аздаж их алдчих сурна гэх чи зөндөө алдаа хийж сурж байгаа юм чинь. Тэгэхээр бид нар ямар алдаа гаргадаг юм бол доо. Яг тэр хайрлагсан эмгтийн зам руугаа яваад байгаа мó гэрт нэг 2 хүн болох гээд дайраад ийн үү. Нөхрөө хараад эрхэлж чадчихна эсвэл бураар шивчээд ярганаад хөмсгөө зангидаад эндээ нэг үрчлэлтэй болсон сууж байгаа юм шиг үстэй. Тэгэхээр нэг энэ бүхтийг бас бодоод үзээрэй. Бид нар бас хит нэг зүйл рүүгээ туушраад явахаараа нөгөө зүйлээ орхичдог. Сэтгэл зүйн онцлог нэг ялагч байх гэж хичээдэг. Аливаа зүйлд ялагдах дургүй эмэгтэйчүүд хор шартай. Аливаа зүйл ялагдах дургүй, нөхөртөө хэрүүл бүр ялагдах дургүй. Заавал гуйлгуулж иж салдаг. Тэгвэл яг тэр аз жаргалтай тэр гой хосуудыг хараад үзээрэй. Эмэгтэй буулт хийсэн эзэж ичдэггүй. Яад бол би буруу зүйл хийсэн. Миний сэтгэл хөдлөл буруу эцсэн. Миний буруу гэдгийг ойлгож байгаа хүн чинь нөгөө хүнтэй харилцаад амар юм зү. Өөр буруу зүйл хийгээгүй гэж уучлахгүй л эрэхтэй болж төрснөөрөө уучлахгүй. Одоо жишээ нь би 2 хүүтэй тэр 2 хүн маань ирээдүйд нэг найз захын тоосон чинь буруу ч гэсэн уучлахгүй гэдвэл ямар санагдах вэ? Өөр тэр буруу ч гэсэн уучлалт гож байгаа сэтгэл зүйн үед амар хэцүү ба шүү дээ. Та буруугүй зүйлдээ ингэж гэмтээ юм шиг болоо уучлалтгүй чадах уу? Хилмигдсэн юм шиг тий. Тийм мэдрэмжийг өгөөд эмхтэй болохоор би даам л гэдэг юм. Тэрийгээ бас бодоод үзье юу. Даам гэж эхлэхээс илүүгээр бид нар яах юм? Энэ асуудлын гол шалтгаан хаана байгаа? Надад байгаа юм шүү дээ. Миний бага насны аавтайгаа байх харилцаа айц хүчтэй байгаа юм шүү дээ. Эсвэл эрэгтэй хүнтэй хайр ямар нэг зохицол, ямар нэг зүйл дээр гэмтэл асуудал байна уу? Хартаад байгаа онцлог нь хаана вэ? Эсвэл өөртөө итгэлгүй байгаа энэ шинж чанар багтаа би хит шүүмжлэлсэн дуу хоолойноос болж гин үү? Намайг хин нэгэн муулахад би энзгээр хүлээгээд аваад байна уу? Нэг хүний муухай өгнөөс болоод нэжгээд өдрийг алаад ингээ үйлээд суугаад байна уу? Энэ бүх шалтгаанууд төр дотор байгаа. Таны дотор байгаа энэ сэтгэл зүй дотор үүссэн гэмтлүүд хоосон орон зайнуудад байгаа. Тэр энэ орон зайгаа нөхцөний дараагаар бид нар тэр нөхөртөө жинхэнэ өгөх ёстой юм уу гэж чадах юм байна л да. Тэгэхээр бид нар заримдаа амар өнгөцдөг өндөг бүх зүйлийг. Өнгөцгөн дүгнээд одоо харагдаж байгаагаар нь нөхөр нь өнөөдөр ууртай байгаагаар нь дүгнээд идэх байхгүй. Гэтэл өнөөдрийн нөхрийн уур чинь хичнээн сарын өмнө та энэ асуудлыг үүсгэсэн байгаад ажил дээр асуудал гараад уурлаж байгаа юм. Өнөөдөр намайг зүг зүгээр гэртээ байж ачуундаа уурлаад байгаа юм. Өнгөцгөн хараад идэг. Тэг өнөөдрийн зүгээр амбицгүй нэг хинч биш байгаа үеийг өөрийгөө голоод идэг. Та яагаад хинч биш байж болохгүй заавал амьдралын үе шатныг ингэж явах хэрэгтэй шүү дээ. Шууд ингэж шурлан явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ унцсан үедээ би яг юу сурж авах юм? Би мөнгөгүй үедээ би үн цэнийг мэдэж авч болно. Оюун санаанаа юм хийх хэрэгтэй. Би дутагталтайгаа шин чанаруудаа мэдэж авч болно. Энд дээр ажиллаж болно. Ийм их боломж ахтачаа. Ажлын хараа шураад аливаа мөнгөний хараас явж байхдаа бид нар өөрийнхөө яг тэр жинхэнэ онцлог нөөц болцоогоо харж чадахгүй сохорцсон явждаг. Нэг юуны төлөө яваад байгаа мэдгүй. Нэг байшин ч юм уу, нэг машин ч юм уу, хүнээс дутхгүй нэг шүүв ч юм уу, нэг материалсан готл ч юм уу юу гэдгийг тийм.
тэрийгэ бодоол хин нэгэнд юу өгөхвдээ одоо хин нэгний асуудлыг уулан шийдэд өгчүүл гэдгийг бодох хөөгүй л явж идэг юм билээ. Тэгээд яг ингээд томоор бодоод томоор сэтгэхэд ингээд гол нь тэр томоор сэтгэдэг хүмүүсээс нь суралцж авна гэдэг нь маш гоё юм билээ. Өөрийгөө яг зүгээр толинд харж байгаа юм шиг харцдаг. Асуудал маань над энд ийсэн юм шүү дээ. Имзэглэхгүй хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхгүй нөхөр намайг шүүмжилсэн бол нөхөр маягвар бол таныг шүүмжилсэн бол та юу гэдэг байгаа юм гэлтэй шүү дээ. Тэгвэл яг мэрэгжлийн тэр шинжлэх ухааны талаас нь ингэж ярихаар нөхрийн хийсэн шүүмжийг баг танд хэлнэ хинхээ. Яг бол хажууд чинь байгаа хүн таны бүх сул талыг мэднэ. Яг бол бид гэртээ байхдаа баггүйгээр амьдардаг. Та найз дээрээ хамт олон дээрээ очихдоо багтаа явждаг. Хин нэг таалагдах. Ганцаар байхдаа та өөр, нөхрийнхөө хажууд өөр, хүүхдийн хажууд өөр. Тэгэхээр та гэртээ бол тийм удаан багтаа явж чадахгүй юм чинь жинхэнэ хамгийн сул талуудаа гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгнийг бас бодоод үзээрэй. Тэгээд өнөөдрийн лайв ингээд өндөрлөе. Тэгээд 21 хоногийн хугацаанд дасгалжуулалтаар өөрийнхөө сэтгэл хөдлөл, мөнгөний харилцаа, гэр бүлийн харилцаа, өөрөө өөртөө харилцах харилцаа, бага насны траума, сэтгэл зүйн гэмтэлтэйгээ ажиллах, амьдралаа онцлох. Миний амьдрал яг юу болохгүй би хий иргээд байгаа юм бэ? Миний асуудал хаана байгаа юм бэ? Би яагаад ингэ хичээгээд ахт чим яг санснаар болохгүй, орлого маань ч нэмэгдэхгүй. Энэ болохгүй байна. Яагаад бусад хүмүүс ингэ хичээгээд ахад ийм гялалзаад байгаа юм бэ гэдэг шалтгааныг. Тэгээ би бас аливаа зүйл хитрхи яарад байна уу? Заримдаа би кардана татах хэрэгтэй байна уу? Нэрэл тийм бусдын ярьдаг шиг амархан амжилтанд хүрчдэг юм уу? Гэдэг зүйлүүдийг харах өнцгөө өөрчлөх, хандлагаа өөрчлөх, дээрэс нь мэдээж үйлдэлэр. Үнэхээр л үйлдэл орохгүй бол хүн болгон ном уншаад ойлгоод өвчнөстэй 10 ном уншихад нэг мэрэгжлийн зах зохтой болчдөг. Та тэр мэрэгчлэлтэн баг болчихно гэж тийм судалгаа хүртэл өгдөг үстэй. Тэгвэл та 10 ном уншиж болно. Гэхдээ амьдралаа өөрчлөх үзэн хүн зөндөө л гарсан ш нэг чиглэлээ. Тэгвэл техник гэдэг зүйл чинь эндээс гарч ирдэг бахна. Үйлдэлэр таны тарих үйлдэл хийж үйлдэл хийхгүй бол ямар ч үр дүн, ямар ч цэцэрхэл, ямар ч яриа энэ лайв хэрэггүй. Үйлдэлэр техникээр өөрийнхөө сэтгэл зүйтэйгээ ажиллаж тархинд өөрчлөлтийг өгөөж шин синапс холбоо өндрийг үүсгэж штэ. Нейросайенс эрдэмтдийн тэр технологиор нь техникийн энэ чинь судалгаа шинжилгээтэй нэг нөхөр гаргаж ирээ хийчихв. Маш олон өндөр туршигдсан судалгаануудаар баяжиж явсан байгаа ш. За хүнд яг жинхэнэ нөлөөлөд хаана байгаа? Энэ төхөөрөмж төр гарч байгаа хэсэг нь хаана байгаа? Төсөөллийн техник чинь яг энэ тархины эсд нөлөөлөд тэр булчингийн синапсд нөлөөлж байгаа юм уу гэдгийг тогтооцсон биз дээ, тийм. Тэгэхээр бид нар заримдаа ихтэрхий хар ухаанаар дайраад идэв шүү дээ. Нэг фэйсбүүкээс нэг зүсэн билууны хилтерхий олцсон, тийм. Нэг нөхрөө магтаад байвал нэг хөссөн зүйлээ авчиж олдын гинлээ гэл. Өдөржингөө нөхрөө магтаал, 7 нэг магтаал, сар магтаал, нөгөөх нь хуурамч магтаал, хөрөхгүй нэг хөлдөө аргаар үзээл. За тэгвэл нэг улаан дотор уцмсчул бас нөхрөө бас яач мал идэг гэдэг. Тэгэл тэр улаан дотор уцмсч бас нэмэргүй. Тэгээ сэтгэлээр өнөд өөртөө итгэлгүй болцсон. Тэгэл асуудлын шалтгаан гүнтэх шалтгаал энэ олоогүй. Тэгээд тойроод яваад идэг. Тэгээд өөрөөс нь нарилц явж идэг. Би ч гэсэн өөрөөсөө зөндөө нарилсан. Зөндөө хямдхан сургалтанд суусан. Хямдхан сургалтад суугаал явуулсан. Тэгсэн чинь нэг үнэтэй сургалтанд өгөх. Бид нар яг ийм хямдхан хувцас авах бол. Заастаа 6 ээлжийн подорхт олчиход гэсэн чинь нөгөөтгөө нэг зуныг ч авч чадахгүй будаг нагараа. Юун 6 ээлж тэгээд бараг нэг чанартай бодол гаснаас исэн юм болж шээ. Тэгэхээр сургалтан дээр ч бид нар яс тэгэж ханддаг. Хүүе энэ чи 30 мянган сургалт гэж байна. Энэ чи давгүй мэн. Гэж орсон чи 30 мянга дааш хүрхгүй мэдлэгийг авсан ч үгүй ч юм нэг олон хүмүүс дундар бужигэн жагаал дуусчихдаг хэмчгэн байна. Яг өөртөө авшигын шингээж чаддаг юм. Тэгэд маш олон сургалтууд зэрэг бүртгүүлсэн. Тэгээд уулын цэцэн мэрэгэн амьдралаа шийтгээд өөрчлөлтгөө сэтэл нь маш гоё. Тэгтээ үр дүн байхгүй. Төрц бүр мэдээллийн хордлон орсон. Маш олон багштай нэмийн цэгмэд багш минь, цагааны цэгмэд багш минь гэдэг шиг тэр сургалтанд яваад, энэ сургалтанд яваад тэрч баяжуулна гэж энэ ч баяжуулна гэж байна. Тэгээ маш олон шүтэн биширдэг хүмүүстэй. Тэгсэн чинь эн чинь бас шүтэн бишрэхтэй хүртэл ядарч 3 хүний шүтэн бишрэ гэдэг ноормтой гэдэг юм л шүү дээ. Тэгсэн чинь бид нар тэр ч хөрх юм ч хөрх юм ингээд өөрөө хөрх юм биш, өөрөө царамтай. Өөрөө ямар чадваргүй. Өөрөө бүр нэг гутмар хүн болцсон. Зүгээр яг нөгөө алиалагч болцсон. Бусдыг хараад энийг л алга ташаал байдаг. Та яг хайц юм бэ? Баггүй. Лайк ширэндээ болуулаа. Лайк ширмээр. За тэгээд ингээд өндөрлөө. Тэгээд
гол нь энэ маш удаан ингээ яриад байгаа зүйл нь өөрөө тань мэдэж аваарай. Өөрийнхөө даваа чанар, мөн чанар, дээрс нь энэ нөөц болцоогоо нээж аваарай. Тэр чинь зүгээр яг би ингээд ухаад гаргаж ирэхээс илүү судалгаа шинжилгээтэй тестүүдээр баяжуулна, дээрс нь техникээр ажиллана, үйлдэлээр тархийг идэвхжүүлснээр шинэ боломжуудыг олж харж чаддаг болдог. Дээр нь одоо ингээ хүмүүстээр үр дүн гараа явахаар маш гоё байгаа байхгүй. Би урд нь ингээд миний техник дээр ажилласан хүмүүс ингээд сургалтаа би ингэж үр дүн гаргаад нэр ингэдэм билээ ш. Тэгэхээр шинэ боломжуудыг боломж биднийг маш олноор тойрон бүжээд ингээд наваа хараач гэж хашгираад байж бид нар олж харж чаддаггүй. Яад бол өнөө маргаашийнхаа сөрөг бодолтой автцсан байгаа ш. Яана энэ сэвх яана, яана энэ давхраа яана, яана энэ хүл яана гэж бодож итл нөгөө боломж эрэг дээр төвлөрч чадхаа байцсан. Яана энэ нөхөр таягтчул яана гэж итл шал хэрэггүй зүйл дээр төвлөрөө явж итл нөгөө боломжууд олж харж чадаагүй л гэдэг байхгүй. Тэгэхээр эрэг дээрээ төвлөрөөд дахиад цааш нь ингэж явах техникүүдээр нь сурахаар энд байгаа програмаа бид нар шинжилгээс үр аргагүй. Тэр ядуу өнөөдрийн таны мөнгөний сэтгэлгээ чи өнөөдрийн таны төвшнгөл бий болгосон биз дээ. Өнөөдрийн та хэдэн төгрөгийн орлоготой байдгийн, өнөөдөр та хэд өөрөө байртай байдгийн, өнөөдөр таны бий болгосон зүйл чинь та өөр л хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хийсэн зүйл чинь бага наснд төрсэн биз дээ. Ээж аав чинь төвшин алин модноос хол унахгүй гэдэг хамгийн муухай үг ч гэсэн хамгийн өнөө үг байсан мөлий. Миний хамгийн жигшдэг үг байсан. Миний аав жил тийм амжилттай амьдраагүй. Сэтгэл хөдлөл маш өндөртэй хоёулаа тийм хүн байсан. Тэгэхээр үр хөвгөд төр сэтгэл хөдлөл өндөртэй нөгөө хүмүүсийн ярьдаг цайлган жоохон баярлдаг, хөөрдөг гэлээдэг. Хөөрхөн гэдэг. Гэтэ амьдрал дээр тэр саад болдог. Жоохон баярлдаг хүн чинь бас жоохон юмд уурладаг байхгүй. Сэтгэл хөдлөлийн морин ингээс хавлаад байгаа юм чи. Бид нар мэддэг те устаа үгэн ямар хүн цайлган сэтгэлэн цагаан байдгийн цагаан. Гэтэ сэтгэл цагаанаар баян сэтгэлгээтэй болж амьдралаа удирдна гэж байхгүй. Сэтгэл цагаан хүн чинь нэг өдөр хөөрөд хүмүүсийг дайлаад явчихна. Сэтгэл цагаан хүн чинь нэг өдөр хүн амьтанд туслаад явчихна. Өөргөө яа гэж. Сэтгэл цагаан хүн чинь нэг мэтгэд уурандаа, шарандаа нөхөртөг ойрлцсан шарандаа нэг өөр гой хувцаагаад гоосханд ороод хөвчихнэ. Тэгэхээр та бүгдэд маань ч бас тийм сэтгэл хөдлөлийн ямар нэгэн тийм зүйл байна уу? Эрэгтэй хүнийг жигшдэг тийм зүйл байна уу? Нөхрөө дайсан гэж харж байна уу? Энэ нэг балант энэ муу хар юм гэж хараад байна уу? Хүндлэл хариуцлага гэдэг зүйлийг нөхөртөө ойлгуулж чадчих байна уу? Яг өөрийгөө эмгтэн өнгөдөг яг мэдэрч чадчих байна уу? Би энэс дутхгүй штэ. Би энэс илүү боловсралтай. Би энэс илүү гэдэг эго байна уу? Энэ бүгдийг бас өөрөөсөө асууад үзээрэй. Та өнөөдрийн 3 жилийн тоглолт, 4 жилийн тоглолт хийгээгүй гэр бүлийн амьдрал дээр ч тийм өөрийн амжилтын зам дээр ч тийм таны тоглолт урт хугацаанд чанартай байх ёстой. Тэгчиж та сэтгэл хангалуун амьдралыг бий болгочлоо гэж харамсахгүйгээр амьдрын шүү дээ. Алсыг харж чадчихэв үү? Өнөө маргаашийнхаа зээлийг, өнөө маргаашийнхаа үг бодож исэн чи хүүхдийн маань сэтгэл зүйн асуудал хэцүү болчихсон. Нөхөр хажууд нь арх бие эргүүлээ явцсан. Асуудал үүсгээд идэг. Би нэг амбицлог нэг эмэгтэй дэлчигнээд идэг. Асуудал хайцсан. Тэгээд нэг энэ ертөнцийн бүх зовлон тоочсон. Сайн эмэгтэй сууж байгаа юм шүү ээ. Тийм тэгэхээр таны хүч чадал зөвхөн танаар хязгаарлагдахгүй. Таны гэр бүл бас хэрэг болноо. Гэр бүлийн бүх зүйлд чинь та гэрлээ цацруулж гэр бүлтэй гийгүүлдэг тэр хүн нь ах болноо. Тэг шүүр унсан хүн нэ нү гэрлээ гаргадаг хүн нэ нү таны сонголтоо. Тэр хамт хитүүлээ тэр гэрийг ингээгэлдэг вэ нүү? Өөрийнхөө амбиц карьерийг гийгэлдэг вэ нүү? Тийм хүн болцгоё. Тэр аргуудын мэдээж маш их хөдөлмөр, маш их уналт, босолт бүх зүйлээ сурч болдог. Гэхдээ бид нар амархан зүйлийн яраас явснараа амархан л ундаг амьдрал дээр очно гэхээс хизэж сайхан амьдралд хүрдэггүй ш. Дасгал хийгээд хэцүүлээдэг. Тэгээ дараа нь гой бит болоо хүмүүст гайхуулаа явдаг шиг бид нар өнөөдөр амжилтынхаа сэтгэл зүгөө удирдаа сурчаад ядаж нэг хүн хажууд хашгираад байхад тэр хүний урдаас асахгүй штэ. Тэр хүний цаад цэлтгааныг ойлгодог. Хоёр алхмын цаадахыг хардаг хүн болцгоо юу. Эмэгтэй хүнийг нэг манжаа өгдөг лөө богино өстэй, богино ухаантай урт өстэй ч лүү те. Тэгтээ тэр чинь Монгол хаттуудыг төр оролцоход нь оролцохгүй тулд Монгол эмэгтэйчүүд ухаан муутай гэж ойлгуулахын тулд гарсан үг л дээ. Монгол хаттуудад түүхийг уншаад үзээрэй. Магадгүй тэр Чингисийн хаттууд Чингистэй зүг за би тангуудыг дайлар мортноос сэлэм аавыг л дайраагүй л ах та.
цаашаа холч юмнуудыг Чингис хаан чи 2 хатнаа 9 хатнаа дайнд явахдаа дагуулж авдаг гэсэн шүү дээ. Дайны тактик энэ төрг асуудаг гэсэн. Эмэгтэй хүнийг тэгж хүндэлдэг тийм хүндлэл тэр байтгаа Монгол эмэгтэйчүүд хамгийн түүхэндээ хамгийн түрүүнд ховчлсан газар эд хөрөнгөтэй байдаг гэсэн тийм эрх мэдэлтэй амбицлэг эмэгтэйчүүд угаасаа бид байсан цуснаас. Хаагас энэ хөгшин Европт ч эмэгтэй хүмүүс өөр ингэсэн хөрөнгөтэй болохыг хүлээн зөвшөөрөг байхад Монголд 13 дугаар зуунд хаттуудад эд хөрөнгө эзэмших эрхийг нөхцсөн тийм эрх тэгш гендерийн одоо бид нар яриад идэг одоо нэг феминист үзэлтгэл эмэгтэй хүн эрэгтэй хүн тэгш ирэх байх хэрэгтэй гэдэг зүйлийг чинь заавал эмэгтэй хүн амбиц гэж карьер хашгирахгүйгээр энэ ухаанаар бий болгоцсон тийм түүх бидэнд байгаа шүү. Тэрийг бас судлаад үзээрэй. Тэр сорхогтой хатан самар хатны гой ном байлаа шүү. Тэгэхээр бид нар зарим ном сайн ч юм уу муу ч юм мэдгүй тархиа хит угаалгачдаг. Ном болгон сайн биш шүү дээ. Нэг доторх аюугийн тийчэл нэ миний зөв энэ ном батлаад өгсөн бай ингээд асгаасаа илүүтэйгээр бас наадах цаадах юм бодож энэний цаанаас юу вэ? Үр дүн нь ямар байна? Хаана хүрэх юм гэдгийг бас бодъё тий. За энэ бүхнийг ингээд ярьж өнөөдрийн лайваараа ингэж маш олон эмэгтэйд хүрээд нэгийг бодож хоёрыг тунгаагаасаа гэж хүсэж байна. Тэгээд 20-нд уулзцай бүгдэнд намжилт хүсье баяр таа.